Бүгдэнд нь орой мэндэ. За тэгээ өнөөдрийнхөө хичээлийг эхлэе да. Бурхан ном хийгээ чоолгоны дайд бодийн хотгийг хүртэл би ятг юм уу? Өглөө дөрвөөтэй уулзсан баянаараа би амтны тусад бурхан бүтгэлтугай. Бурхан ном хийгээ чоолгоны дайд бодийн хотгийг хүртэл би ятг юм уу? Өглөө дөрвөөтэй уулзсан баянаараа би амтны тусад бурхан бүтгэлтугай. За бурхан ном хийгээ чоолгоны дайд бодийн хотгийг хүртэл би ятг юм уу? Өглөө дөрвөөтэй уулзсан баянаараа би амтны тусад бурхан бүтгэлтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтгаан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон үг амгалан лугаа хязээдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд баран шөнө хорлох хоёроос гацсан сэтгэл дэвш ирж болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтгаан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон үг амгалан лугаа хязээдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд баран шөнө хорлох хоёроос гацсан сэтгэл дэвш ирж болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтгаан лугаа хагцах болтугай. Хамаг амтан зовлон үг амгалан лугаа хязээдүүл хагцах болтугай. Хамаг амтан хол орд баран шөнө хорлох хоёроос гацсан сэтгэл дэвш ирж болтугай. За бодмөрийн зэрэг болохоор за суртгаал дээр явж байгаа тийм. За гурав дахь нь өөр бусад амьтанг аль чадхаараа аврал одуулахад инэрлэр хүргэх юм а гэж. За нэгэсэндээ гурав дахь нь гэдэг нь одоо юу явж байгаа шүү дээ. Нэг нийтийн суртгаал гэж явж байгаа тийм ээ. За нийтийн суртгаал дотор 8-9 хуваасан шүү дээ тийм ээ. За 8-9 хуваасны гурав дахь нь одоо эхний үүслэг санаанд дурдлаар бусад амьтан энэ мэт ёсонд оруулах гэсэн тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ бусдыг ч мөн бусдад ч гэсэн яах нь тийм туслах одоо тийм одоо инэрэнгүй сайхан сэтгэлээр бусдыг ч гэсэн энэ аврал одуулахын энэ зам урд оруулах гэж тийм ээ. Нэгсэндээ аврал одуулахын зам мөр гэдэг нь за аврал одуулна гэдэг маань өөрөө бол яг явж яг эцсийн үнэндээ бол яг би өөрийнхөө авралыг бүтээх юм байна гэж л одоо ойлгох шүү дээ тийм ээ. Би өөрийнхөө авралыг бүтээнэ гэдэг нь нэгсэндээ миний авралыг би өөрийнхөө дотор сэтгэлдээ өөрөө бүтээн байгуулах хэрэгтэй. Тэр бүтээн байгуулах боломж нь өөрөө миний дотор сэтгэлд өөрт нь байж байдаг тийм ээ. Тэр дотор сэтгэлд байгаа тэр боломжийг чадварыг одоо нэмэгдүүлэхэд юу хэрэгтэй байна вэ гэхээр хэрхэн яаж тэр өөрийнхөө авралыг өөрийнхөө сэтгэлд бүтээх вэ гэдэг тэр одоо мэдлэг өвдөс арга ухаан хэрэгтэй байх нь л тийм ээ. Тэгэхээр тэр мэдлэг өвдөс арга ухааныг яг тэрчлэн дагуу суралцаж мөн өөрийнхөө одоо тэр дотор сэтгэлд одоо авралыг бүтээж чадсан тэр одоо гайхамшигтай дээдсэн мэрэгдүүдийн айлтад зарлигсан зарлиг сургаал тэдгээр одоо хэрэгтэй байх юм шүү дээ тийм. Тэгэхээр нэгсэндээ яг ном хамгийн түрүүнд одоо номонд итгэх нь чухал гэсэн шүү дээ. Номонд итгэх. Нэгсэндээ өөрийн сэтгэлийг тэр одоо зохисгүй хилэнцгийн одоо үүлээс одоо бие хил хоёроо ингэж сахин хамгаалж. За тэрийг сахин хамгаалахын тухайд одоо өөрийнхөө дотор одоо санамсар мэдэмсэртэйгээр оршиж. Тэрхүү одоо санамсар мэдэмсрээр өөрийгөө одоо тэр одоо бусдад хортой болоод ёсортхон гэдэг. За тийм нүгэл хилэнцгийн үүлээс одоо бие хилээ ингэ сахин хамгаалаад түүний хүчээр өөрийн дотоод сэтгэлдээ одоо буйныг одоо хоримтлуулж тийм.
10 цагаан буйныг бүтээж эхлэх юм шүү дээ. Би хэлээр. За ингээд бүтээгээд хэлэхээр одоо дотоод сэтгэлийн тэр анхаарал, төвлөрөл, төлөвшөл болон сайжраад эхэлнэ. Тэгээд хэлэхээр дээрээс нь одоо бяцлаглыг нэмээд бяцлал дээр нэмээд одоо оршихуй мөн чанарыг одоо таньж ухаарах тэрхүү одоо бэлэг ухааны чадваруудыг одоо нэмснээр за ингэж явснараа хүн өөртөө одоо амар амгалан бүтээж чадах нэ гэж байна. Тэгэхээр энэ дотоод сэтгэлд нэгсэндээ тэр 3 суртахал буюу өөрийгөө одоо тэр ёс суртахуунтай буюу 10 цагаан буйнд чиглүүлсэн 10 хар нүглээс өөрийгөө чөлөөлж тийм үү. Дотоод сэтгэлдээ тэр дотоод одоо бяцлаглалын чадварыг ахиулна. Түүнийг одоо тэр бэлэг ухаантайгаа оршихуй мөн чанарыг таньсан бэлэг ухаантайгаа оршуулсан. За ийм 3 суртахалыг өөртөө дадуулан бий болгож энэ хүчээр тэр муу сэтгэлийн одоо хүчийг нэгсэндээ сөнөхнө гэж тийм. Энэ муу сэтгэлийн хүчийг сөнөснөр энэ муу сэтгэлийн одоо хүчийг бид нар сарнааснараа өөрийн сэтгэлд өөртөө бий болох зовлонгийн шалтгааныг одоо арилгаж эхэлж байх нь гэж тийм. Зовлонгийн шалтгааныг арилгана гэдэг нь арилгаж байгаа тэр ерөндөг маань амар амгалангийн шалтгаан болох юм аа гэж. Тэгээд ирэхээр зовлонгоос одоо гитэж амар амгаланд хүрэх. За тийм одоо өвөө таалгыг тийм ухааныг, тийм авралыг одоо өөртөө бий болгож байгаа маа гэж тийм. Тэгэхээр энд одоо итгэх нь чухал юм аа гэж. Тэгээд тэр зовлонгийн шалтгааныг одоо арилгах амар амгалангийн шалтгааныг бүтээх нь миний одоо өөрийн сэтгэлд би өөрөө бий болгох хэрэгтэй юм байна гэж тийм. Тэр өөрийн сэтгэлд бий болгох тэр одоо дотоод сэтгэлийн тэр одоо дотоод сэтгэлдээ тэр дээдийн номыг бүтээж байгаа нь өөрөө аврал юм байна гэж тийм. Тэгэхээр энэ авралд итгэж байгаа нь итгэх нь өөрөө их чухал байх юм шүү дээ. Энд итгэх нь өөрөө чухал тийм. Тэр бусад хамаг одоо амьтныг ч гэсэн яг энэ одоо аврал итгэлийн энэ зам мөрлөө оруулж тийм ээ. Тэгэхээр тэр номонд өөрийн сэтгэл тэр бүтээх номонд итгээд ихээр тэрхүү номыг одоо хэрхэн яаж одоо сургасан, заасан тийм ээ. Энэ одоо дээдийн номыг өөртөө хэрэгжүүлэх мөрдөг арга хувцсыг заасан үзүүлсэн тэр одоо бурхан багш тэр үүтэй тийм дээдэс мэрэгдүүдийн зарлиг сургаалт тэр дээдэс мэрэгдүүд сүсгэлэх тэдгээрт одоо тэдгээрээ даган суралцах тийм хүсэл бий болж эхэлнэ. За тэгээд эхлэхээр одоо өөрийн одоо нөхдүүдийг хайж эхлэх юм шүү дээ тийм. Энэ басна дээдийн номыг хүн өөртөө бүтээ гэсэн тэр энэ жинхэнэ аврал юм байна. Үүгээр одоо хүн өөрөө хүн гэлтгүй амьтан одоо энэ зовлонгийн шалтгааныг арилгаж амар амгалангийн шалтгааныг өөртөө бий болгох юм байна гэдгээ ухаарад эхлэхээр өөрөө одоо нөхөр тэрхүү дээдийн номыг бүтээдэг тэр гайхамшигтай одоо нөхдүүдийг хайж эхэлнэ гэж байна. Тэгэхээр ингээд бурхан ном ховрог гуруулан ингэж бүрдэж эхэлж явах нь л тийм ээ. Нөгөө дээдийн номыг үзүүлсэн бурхан багш тэр үүтэй одоо тэр бурхад босод амарт одоо тэдгээрийг одоо эрхэм нүцсэн. Тэдгээрийн зарлиг сургаалыг амьдралдаа биелүүлж явж байгаа тэр гайхамшигтай дээдэс мэрэгдүүдийг өөрийн одоо үлгэр жишээ болгоод өөрийн хань одоо үлгэр авах одоо нөхөр болгож юм шүү дээ. Өөрөө тэрхүү номоо өөрөө сэтгэлд ингэ бүтээгээд за ингэж явж байгаа нь одоо юу гэсэнд өөрийн сэтгэлд номоо бүтээж байгаа нь нэг жинхэнэ аврал нь гэж тийм. Тэгэхээр тэр номыг үзүүлсэн бурхад босод тэр номыг одоо хэрэгжүүлж байгаа өөрийн одоо цагт амьдарч хэрэгжүүлж байгаа өөрийн өнгөрсөн цагт мөн хэрэгжүүлж байсан тэр том дээдэс мэрэгдүүдийг үлгэр жишээ болгоод тэдгээртээ одоо ингэж одоо тэдгээрийг өөрийн нөхөр болгож ингэж шүтэж ингэж явах нь өөрөө одоо ховрогыг аврал барьж байгаа хэлбэр юм аа гэж. Нэрийг энэ одоо аврал одуулах тийм ээ. Аврал одуулах буюу энэ одоо 3 эрднийг өөрийн одоо энэ аврал барьж явах. За ийм одоо арга ухаанд бусад амьтдыг ч гэсэн
бусад амьтдад мөн туслах тэр инэрл нэгүсэнгүй сайхан сэтгэлээр бусдыг мөн энэ зам мөрд оруулах гэж шүү дээ, тийм ээ. За дөрөвдөх нь бол ямар нэг үйл үлдэх гэж байгаа болон ямар ч хэрэг харсан чухагдад гуравч чүтэг хийгээд тэдгээртээ даган зохиолцсон чухагдадыг дахих тэргүүтэн үлдэхээс тэдгээр лөө үл зохиолдох бөө тэргүүтэн байдал бүгд шүтэж үл болох учраас цаг бүхэн чухагдадад итгэж үлдээ гэж. За нэгсэндээ нь юу гэлж ийм хэр өөрөө одоо ямарваа нэгэн том жижиг ямар ч үйл эхэлсэн ч бай тэр үйлийг эхлэхээ өмнө заавал одоо өөрийнхөө тэр үйлийг тэр бурхад босоодоо нарт 3 эрдэнд одоо даатгаж тийм ээ. Тэр өөрийн тэр үйлийг одоо ямар нэгэн барцас саадгүй бүтгэхийн тухайд одоо тэгээд залбирч сойрхол талбиж тэр одоо 3 эрдэнд одоо тэр үйлийг эхлэхийн өмнө 3 эрдэндээ одоо дахил өргөж тэдгээрийг одоо ингэж баясхан тийм ээ. Тэгэж одоо өөрийнхөө тэр үйл хийх гэж байгаа үйлийг ингээд даатхан залбирч ингэж одоо ямарваа нэгэн үйлийг эхлэх хэрэгтэй гэж тийм ээ. Түүнээс бус одоо өөр ямар нэгэн одоо чухагдадыг одоо баясхан дахих чухагдадад ингэж өөрийн үйлийг даатгах энэ зүйлийг одоо огоороод өөр ямар нэгэн одоо тэнгэр мэнгэр буу ус авдаг тийм ээ. Өөр одоо ертөнцийн өөр олон янзын аргуудаар тэр үйлээ хамгийн түрүүнд одоо эхлэх нь зохисгүй маа гэж тийм ээ. Тийм болохоор одоо өөрийн одоо хамгийн одоо үн цэнтэй итгэж үнэмшиж тийм ээ. Аштын аврал гэж итгэж байгаа тэрхүү одоо 3 эрдэнд хамгийн түрүүнд одоо ингэж одоо өөрийнхөө одоо үйл үлсийг даатгаж тэгж одоо тэр өөрийнхөө одоо том жижиг үйл бүхний хэлж явах хэрэгтэй гэж. За энэ бол одоо дөрөвдөх нь байна тийм ээ. За тэгээд за 5 дахь нь бол бас тус эрдмийг мэдээд өдөр 3 одоо шөнө 3 одоо аврал одуулах гэсэн тийм ээ. За тэгэхээр тус эрдмийг мэдээд гэдэг нь одоо чухагдадад 3 эрдэнд одоо аврал одуулсныг тус эрдмийг мэдэх хэрэгтэй гэсэн тийм ээ. Тус эрдмийг нь мэдээд өдөрт ямар ч гэсэн 6 удаа ингэж аврал одуулах хэрэгтэй гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн өдөрт 6 удаа аврал одуулна гэдэг чинь өөрийгөө нэгсэндээ 6 удаа сэтгэлээ ажиглана гэсэн үг юм л да тийм ээ. Тэгэхээр 6 удаа аврал одуулна гэхээр чинь одоо номыг авралд бариад эхэлнэ. Номыг авралд бариад эхлэхээр энэ ном намайг яаж аврах вэ гэхээр би өөрөө энэ номыг бүтээж авраа шүү дээ гэсэн тийм. Тэр тэгж одоо номд итгэдэг итгэл гарч ирэх юм шүү дээ. Тэгэхээр би өөртөө энэ номыг бүтээн шүү дээ гэж бодохоор нэр би одоо чинь яг миний сэтгэлээр тэр номоо бүтээж гин үгүй юу гэдэг ингээд анзаараад эхлэх юм л дээ тийм. Тэгэхээр ингээд аврал одуулах тоолонд өдөрт 6 удаа аврал одуулна гэдэг бол хүн ингээд өөрийнхөө сэтгэлээ 6 удаа ажиглана гэсэн одоо ажиглах үйл явдал ингээд хамтдаа яваад өгдөг байна. Тэгэхээр ингээд нэгсэндээ Бурхны номонд юу гэж хэлээд байна гэхээр хүн бол өдөрт 6 удаа аврал одуулаад энэ аврал одуулахын ташрамд бол одоо 6 удаа өөрийнхөө сэтгэлийг ажиглаад явчих нэ гэж тийм. Тэгэхээр нэгсэндээ ингээд өдөрт 6 удаа өөрийнхөө сэтгэлийг ажиглана гэдэг бол маш чухал. Хүнд ингээд асар том дэвшил гарч эхлэх юм л тийм. Нэгсэнд өөрийнхөө дотоод сэтгэлийг илүү таних, мэдэх өдрөөр миний сэтгэлд ямар өөрчлөлт яваад байгаа. Өдрөөр миний сэтгэлд юу өрнөд байгаагаа илүү сайн мэдэж таньж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр энэ тэгэхээр одоо тэгж аврал одуулахын тухайд чухагдад дуурайтай аврал одуулсны тус эрдмийг мэдэх хэрэгтэй гэсэн. За тус эрдэнд нь бол 8 байх нь 5-т гэж байна. Одоо чухагдадын 3 эрдэнд одоо аврал одуулсны тус эрдмийг санаад өдөр шөнийн 3 цагт 6 удаа аврал одуулах гэсэн шүү дээ. Одоо бид нар бол одоо өдөр шөнийн 3 цагт аврал одуулна гэж одоо шөнө одоо 3 удаа аврал одуулна гэж бид нар бол барахгүй шүү дээ. Тэгэхээр өдөртөө зүгээр өглөө боссноос хаваад орой онт хүртэл 6 удаа
аврал одуулах тэр сэтгэлийг төрүүлэх нэ гэж хэлж байна тийм ээ. За эхнийх нь бол одоо аврал одууснаар дотоод бурхантан багтнаас. За дотоод бурхантан гэдэг нь одоо бурханы шашинтан болно гэсэн үг тийм ээ. Бурханы шашинтан болно гэсэн. Тэгэхээр дотоод бурхантан гэж хэлээд байна л да. Бурханы шашныг бол одоо дотоод шашин гэж хэлээд байгаа юм тийм ээ. Дотоод шашин. Одоо бурханы намын хэллэгээр бол тэгээд байгаа шүү дээ. Бусад шашныг бол одоо гадаад шашин гэж хэлээд байгаа тийм ээ. Чирэл ба гадаад шашин. Бурханы шашныг бол дотоод шашин гэж хэлээд байгаа юм л дээ. Тэгэхээр бурханы шашныг дотоод шашин гэж хэлдгийн учир нь бол бурханы шашин бол ингээд авралыг өөрөөсөө хайдаг юм аа гэж тийм ээ. Аврал гэдэг бол чи өөрөөр их аврал болно гэж. Чи өөрөөр их аврал болно гэдэг маань чи өөрийнхөө авралыг өөрийн дотор сэтгэлдээ бүтээх хэрэгтэй байх юм шүү дээ тийм ээ. Бусад шашинд бол аврал бол чиний дотор бүтдэг зүйл биш. Аврал бол угаасаа нэг өсөндөө гаднаас чамайг бүтээсэн гэж тийм ээ. Эзэн ч юм уу ямар нэгэн зүйл чамайг ингээ бүтээсэн байгаа. Тийм болохоор тэр зүйл чамайг аврах юм аа гэж тийм ээ. Тэгэхээр ингээд тийм болохоор чи тэр зүйлд итгэх хэрэгтэй. Тэрний одоо зарлиг биелүүлэх хэрэгтэй гэж байгаа юм тийм. Тэгэхээр ингээд нэг өсөндөө өөр бусад шашнуудад бол ингээд өөртөө аврал бүтээх нь биш. Зүгээр тэр гадна байгаа авралд итгэх хэрэгтэй гэсэн тийм одоо юм явдаг байх юм л тийм ээ. Тэгэхээр бурханы шашинд бол тэрний эсрэг яваад байгаа юм тийм ээ. Гадна талд бол аврал байхгүй гэж тийм ээ. Гадна талд бол ингээд чамайг бүтээсэн зүйл байхгүй. Одоо гадна талын ямар нэгэн зүйл чи тэрийг одоо хөлөөн зөвшөөрөхөөс болж чи одоо юу яана гэж байхгүй тийм ээ. Одоо зовж жаргана гэсэн зүйл байхгүй маа гэж. Зовлон жаргал бол яг юунаас болж чи зовж жаргаад байна гэхээр чиний дотор сэтгэлд чинь одоо өөрчлөлт бий болсон болоогоос болж л чи зовж жаргаад байгаа маа. Тэгэхээр чамайг зовох жаргах тэр зовлонгоос эхэлж амраа махланд хүрэх аврал чинь чиний дотор бий болох хэрэгтэй юм аа гэж хэлж байгаа юм. Тийм болохоор тэр дотоод сэтгэлийг одоо засах арга ухааныг одоо бурханы шашинд маш одоо өргөн дэлгэр айлдаж эхэлдэг байх юм л та тийм ээ. Яг тэгэхээр авралыг өөрийнхөө дотор сэтгэл бүтээх болчихж байгаа учраас тэр дотор сэтгэлд одоо тэр амраа махланд хүрэх дээдийн ном бүтээхэд юу саад болоод байна тийм ээ. Тэгээд тэр дотор сэтгэлд одоо зовлон гараад байгаа шалтгаан, уг шалтгаан юу вэ гэдгийг олж харж таних хэрэгтэй болж байна. Тэр зовлонгийн шалтгааныг арилгах арга ухаан нь юу вэ? Ингээд тэгэхээр тэр дотор сэтгэлийг илүү нарийн судлаад дотор сэтгэлийг өөрчлөн засах арга ухаануудыг айлдаж эхэлдэг байх юм л. За тийм болохоор дотоод бурхантан гэж хэлээд байгаа маа гэж тийм ээ. За ер нь бол бусад өөр шашнуудад бол тэр дотоод сэтгэлийн талаар нарийн ширийн одоо айлтсан юмнууд ерөнхийдөө бол ховор л байд юм л. Одоо өөр шашнуудад одоо бурханы шашинтай илүү одоо ойртож төхөж очих шашинны сургаалууд нь бол одоо хиндигийн сургаалууд бас тэр тал дээр арай жоохон дөхөө байдаг гэж тийм. Гэхдээ хинди шашин маань өөрөө бас авралыг гадна талаас хайдаг. Буюу одоо брахман тэнгэр гэдэг тийм ээ. Тэр тэнгэр бол одоо ертөнцийг бүтээсэн учраас тэр брахман тэнгэрт итгэж ижил чи одоо юу яах юм шүү дээ тийм ээ. Аврагдах нь тийм аврагдах нь. Тэгээ өөрийн тэр дотор сэтгэлдээ одоо тэр номыг бүтээгээгүй хэсэг нь тэр бол одоо 2 дахь 3 дахь шалтгаан байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө дотоод шашинтан гэж хэлээд байгаа тийм учраас байна. За санаар бүхэн төрөх суурь болно гэж. За аврал одууснаар биднэрт одоо санаар төрд юм аа гэж. Сахил санаар. Санаар бүхэн төрөх суурь болно гэж. За санаар төрнө гэдэг маань одоо тийм байдаг байна л да. Одоо жишээ нь бид нар ингээд буян хураах хэрэгтэй гэж. За буян бол одоо ингээд биднээсийг одоо цэнэгэл миний сэтгэлийг одоо цэнэгэлдэг цэнэг гэж ойлгож болох юм тийм цэнэг. Ерөнхийдөө бол.
одоо нэг батарей маягаар ойлгож болох нь шүү дээ тийм ээ. Нэгсэндээ биднээс одоо энэ амьдралд одоо амсаж бүх одоо зовлон жаргал бүхэн биднээс өмнө нь хийсэн ямар нэгэн үеийн үр байдаг гэж тийм ээ. Тэгэхээр биднээс одоо амсаж байгаа амгалан бол шалтгаангүй гарч ирсэн жил биш. Гадаад болон дотоод шалтгаантай гэж тийм ээ. Тэгэхээр гадаад шалтгаанаас бол дотоод шалтгаан их чухал гэдэг байна л тийм ээ. Дотоод шалтгаан. Бид нарт тэр ямар нэгэн зовлон жаргалыг амсах тэр дотоод шалтгаан болсон тэр үйлийг хийгвэл бид нар хэчнээн гадаад шалтгаантай учраад тэр зовлон амсахгүй мах гэж тийм. Яг тэгэхээр надад тэр зовлон амсах дотоод үндэслэн шалтгаан байхгүй учраас үндэс болсон тэр шалтгаан надад байхгүй учраас гадна талд хэчнээн одоо нөхцөл нь бүрэлдээд би одоо тэр хэмжээний зовлон жаргалыг амсахгүй л ахна л. Тэгэхээр биднээс зовлон жаргал гэдэг бол яг үндэс нь бол миний сэтгэлд байж идэг байна. Миний сэтгэлд хураасан тэр сайн муу үеийн хүч. Тэгэхээр бид нар аливаа нэгэн сайн муу үйлийг хураахад ингээд нэгэн зэрэг олон сайн муу үйлийг хураах гэдэг бол биднэрт маш боломж нь хомос идэг байна л бид нар тийм ээ. Одоо жишээ нь бид нар ингээд өглөг өгж явахдаа одоо амтны аим аварч гэдэг юм уу. Өглөг өгж явахдаа одоо өөр олон буйнуудыг зэрэг хийн ч гэдэг юм. Энэ бол одоо ингээд одоо хүнд ингээд нэг бодол хоёр зэрэг төрөхгүй гэж байгаа шүү дээ тийм ээ. Нэг бодол хоёр зэрэг төрдөг. Тэгээ нэг бодол хоёр зэрэг төрдөггүй учраас бид нар хоёр зэрэг одоо нэг зэрэг хоёр буйныг яг хийн гэдэг бол өөрөө их тийм одоо бэрхшээлтэй байх нь л. Гэвч нэг буйныг хоёр зэрэг байтугай бүр 10, 20, 30, 40, 50 буйныг нэг зэрэг хийх боломж байд юм аа гэж. Тэр бол одоо сахил сахих байд юм аа гэж. Тийм санаар авч сахил сахих байд юм аа гэж. Одоо жишээ нь бид нар ингээд одоо гэргитэн хүн бол одоо гинэн сахил авч болдог гэж тийм. За гэргитэн буюу одоо зүгээр одоо энгийн амьдралаар амьдарч байгаа хүн бол тэг гинэнгийн санаарыг авч болдог байна л. За гинэнгийн санаар дотор одоо 5 зүйлс санаар сахидаг тийм. Эсвэл одоо босатын санаар авч болно гэж. За бүр цаашил бол одоо тарины санаар авч болно гэж тийм. Тэгэхээр энэ одоо жишээ нь бид нар одоо гинэнгийн сахил авлаа гэхэд гинэн сахил бол 5 зүйл сахидаг бол бид нар одоо өнөөдөр гинэн сахил авснаас эхлээл хором тоолонд нэг секунд тоолонд бид нар яах нь тэр 5 буйныг нэг зэрэг хурааж яадаг гэж тийм хурааж яадаг. Тэр сахил сахиж байгаа хором мөч болгондоо 5 буйныг зэрэг хураагаад явж идэв юм аа гэж. Тэгэхээр сахилгүй хүн бол ингэж одоо нэг хормын төдий 5 буйныг зэрэг хураах ямарч одоо боломж байдгүй юм л тийм. Тэгэхээр ингэ сахил сахина гэдэг нь өөрөө тэр буян хураах тэр боломж нь тэр хүнд их өндөр болдог гэж тийм. Тийм болохоор одоо сахил сахих нь өөрөө энэ санаар сахих гэж тийм. Тэгээ санаар сахих нь өөрөө тэр их чухал байдаг учраас бидний сэтгэл дээр буйныг хураах, буйныг аривжуулах тэр буйнд ингээд өөрийнхөө сэтгэлийг бүрэн дүүрэн одоо чиглүүлэхэд тэр сахил санаар өөрөө маш чухал нөлөөтэй байж байдаг гэж тийм ээ. Тэгэхээр энэ одоо сахил санаарыг дотор нь 3 хаадаг байна л да. Ангид танилахын санаар, босатын санаар, нууц тарины санаар гэдэг тийм. За ангид танилахын санаар дотор одоо гэргитний сахил, за ховор хүний сахил гэж хоёр янз байдаг. Гэргитний санаар, ховоргын санаар гэж тийм. За гэргитний санаар дотор бол одоо ингээд гинэн сахил байдаг байна. За нэг өдрийн тийм сахил байдаг байна тийм. Нэг өдөр сахиж болдог тийм сахилууд. За ховоргын санаар дотор бол одоо ингээд гисэл гэлэнгийн сахилууд ингээ ороо авчдаг байна гэж тийм. За ховоргын сахил гэдэг бол одоо
угаасаа ихнэр авч болохгүй. За тийм сахил шүү дээ, тийм ээ. Нөгөө гинэнгийн буюу овш сахил гинэн сахилч гэж хэлдэг юм да. За нэг өдрийн сахил энэ төр бол одоо заавал одоо тийм ховор хүн авах шаардлагагүй, тийм ээ. Гэргитэн хүн ч одоо авч болдог. За гэргитэн хүний л одоо сахитай тийм сахил байх нь л. За одоо ингээд ангид томилгын санаар буюу энэ одоо сахилууд маань өөрөө тэр босодын санаар сахихын өндөсөөр болж өгдөг ч тийм үү. За босодын санаарыг одоо сахиж сурах юм бол одоо тэр нус тарны санаарыг сахиж чадах одоо чадвартай болж эхэлдэг байна гэж тийм. Тэгэхээр санаар гэдэг бол өөрөө ингээд олон сахигдхуунууд өөрт нь байж идэг учраас тэр сахигдхуунуудыг сахи гэсэн ам тангараг өргөд тэгээд тэр одоо сахигдхуунууд бүгдийг нь ингээд ам тангараг өргөд одоо сахиж эхэлж байгаа учраас агшин хором тоолонд тэрхүү одоо сахилыг сахиж буй. Тэр олон янзын сахигдхуунуудыг сахиж олон төрөл зүйлийн буйныг хоромхон төдөд ингэж хураах тийм боломж өрддөг гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр санаар бүхэн төрөхсөөр болно. Тэгэхээр энэ бид нар одоо ийм сахил санаар биднэрт төрөхөд юу хэрэгтэй вэ гэхээр аврал одуулах сэтгэл хэрэгтэй юм аа гэж тийм ээ. Энэ аврал одуулах сэтгэл байснараа энэ санаар төрдөг гэж. За урд хураасан үүлийн түүтгүүрүүд нэмгэрэх бөгөөд барагдах болно гэж. За аврал одууснаар урдын одоо тэргүүшгүйсээс сураасан үйл хилэнц за одоо арилах боломжтой тийм ээ. Одоо баг гэдэг юм уу тийм хүч сул тийм нүгэл хилэнцүүд бол арилаад нэлийн одоо хүчтэй том нүгэл хилэнцүүд нэмгэрнэ гэж. Тэгээ бүр барагдахч одоо хүч султаанууд нь барагдахч тийм боломжтой гэж тийм. Тэгэхээр ингээд аврал одууснаар бол ингээд өөрийн одоо тэргүүшгүй сураасан үйл хилэнц түүтгүүрүүд нэмгэрэх болон барагдах тийм ач тустай гэж тийм. За буян агуй хураана гэж. Нэг гэсэндээ энэ бурхан ном одоо бурхан эрдэнэ ном эрдэнэ хувраг эрдэнэ гэдэг гурван эрдэнэт ингээд итгэсэн. Энэ гурыг одоо ингээд аштын авралд марсан юм одоо бодол төрн гэдэг бол агуй их буйны хураад юм аа гэж хэлж байна тийм. Одоо бурхан гэдэг бол одоо тэр дотоод сэтгэлийн эрдэм бүгдийг төгсгсөн, дотоод сэтгэлийн гин бүгдийг барсан тийм сэтгэл ухамсарын хувьд одоо сэтгэл ухамсарын хөгжил гэдэг юм уу те тэрийг одоо туйлд нь хүргэсэн тийм. Сэтгэл ухамсарын тэр ариуцлыг хамгийн одоо өндөр түвшинд хүргэж чадсан тийм л одоо бодгалыг хэлээд байгаа юм шүү дээ бурхан гэж тийм. Тэр нэгсэндээ бурханд одоо чиглэсэн нэг хоромхон зүрийн сүсэг төрөхөд ч гэсэн тэр одоо асар их одоо буянтай зүйл юм аа гэж хэлдэг байна л дээ. Тэгж номон дотор гарч яах юм. Яа тэр бол одоо жишээ нь бид нар ингээд бурхан гэдэг бол тийм одоо бурхад босодан бол тийм ерөлтэй байдаг гэж тийм. Одоо жанараасаа бурхан ч гэдэг юм уу, бурхан багш ч гэдэг юм тийм. Энэ бурхтууд бол ингээд миний одоо нэрийг одоо амандаа одоо дуудсан төдий тэр амьт надтай ийм төрөлдөө ингэж барилдаж ингэж одоо надтай очирч явах болно гэж тийм. Тэгээд тэр чинь ингээд нэг гэгэрсэн бодгалын алдрыг дуудах төдөд тэр одоо гэгэрсэн бодгалтай учрах тийм барилга тогтоож идэг байх нь л. Барилга тогтоож идэг. Тэр нэгсэндээ бид нар ингээд ам хэлээр юу хэлнэ, юу ярина. Тэр чинь ингээд яг тэр зүйлтэйгээ за тэгээ бид нар бол ам хэлээр юу одоо ярина, хэлнэ, дуудана, бодлороо юу бодлоо тэр бодол сүсэг хүсэл зорилгоо юу руу чиглүүлнэ тийм ээ. Яг тэр зүйлээр бид нар өөр лүгээ татаж байдаг гэж тийм. Тэрнтэйгээ л одоо учрах. Тийм зүйлтэй л одоо ирээдүйд учран залгах. Тийм л одоо бариллага холбоог ингээд тогтооод байт юм а гэж.
Тэгэхээр ер нь бол одоо тэр гэгэрч ариуссан тийм том дээдс бурхад ба сатанаар одоо алдрыг дуудаж тийм ээ. Тэдгээрийн эрдмийг одоо өөрийн сэтгэлдээ бодон тэр эрдмийг нь одоо дагам биширч сүслэх гэж чинь тийм. За иймэрхүү одоо бодол оюун нэг хоромхон зур төрсөн төдий ирээдүйд тэр бурхад сатан нартай учрна гэдэг бол буйны л үр юм байна л да тийм ээ. Маш их одоо аз завшаан гэж тийм ээ. Бид нар одоо ямар нэгэн одоо муу мухай аратан асар аюултай одоо тийм гай завлан тарьдаг тийм муу хүмүүстэй учрна гэдэг бол одоо ямар одоо муу үйл хийснээр би одоо ингэж муу хүмүүстэй учирч ингэж зовж зовно вэ гэдэг шиг тийм ээ. Тэрэн шиг одоо тийм гайхамшигтай том бурхад бас одоо тийм сайхан хүмүүстэй учирч байна гэдэг бол өөрөө тэр тийм сайхан одоо хүмүүстэй учрах, тийм сайхан гайхамшигтай хүмүүстэй учрах, тийм л одоо нэг барилгыг тогтоосон, тийм нэг буйныг хураасны одоо юу байх нь үр дүн байх нь гэж. Тэгэхээр энэ бурхад ба сатан нарт энэ гурван эрдэнд одоо итгэн сүсгэлж ингэж яана гэдэг бол ирээдүйд энэ бурхад ба сатан нартай энэ төрөлдөөч тэр ирээдүйн хойд төрөлдөөч тэр байн эдгээрт одоо учирч эдгээрийн одоо зарлиг сургаалыг сонсож ингэж явах нэг тийм буян хурааж идэх учраас энэ нэг дагуу их буйныг хураана гэж хэлж байна тийм. За ганц хором төдийд л одоо тэр бурханд чиглэсэн нэг сүсэг төрөхөд ганц хором төдий тэр бурханы алдрыг дуудах төдийд л одоо тэр бурхантай нэг удаа ч гэсэн уулзрах, нэг удаа ч гэсэн тэр бурханы одоо сайхан зарлиг сургаалыг сонсох тийм хувь тохиол өөрт нь олдох тийм барилгыг тогтоож идэх гэж тийм. Тэгэхээр ингээд ганц хором тэгж яхад ингээд одоо үн урт хугацаанд тийм ээ. Ингээд хором төдий биш ингээд цаг, минут, өдөр, сар, жилээр бүтэн насаараа ингэж одоо ингэж ийм одоо бурхад ба сатан нарт ингэж яах юм сүсгэлсэн, итгэсэн тэдгээрийн одоо зарлиг сургаалд гарч байгаа тэр дээд номын утгыг одоо авралд барьж за ингэж явна гэдэг бол өөрөө агуу их буян юм аа гэж. За муу заяанд унахгүй гэж тийм ээ. За тэгэхээр ингээд хилэнц нэмгэрж байна. Өөрөө маш их сайхан буян хурааж байна. За тэгээд дээрэс нь муу заяанд унахгүй гэж. Одоо муу заяа гэдэг бол одоо там бэр дадгуушны төрлийг л хэлдэг байна л тийм ээ. Тэгэхээр бид нар одоо там руу төрнө, бэрд рүү төрнө, надгуус руу төрнө гэдэг бол бид нар өөрсдөө ямар үйл хийж байна. Бидний сэтгэл, хүсэл, эрмэлзэл хаашаа чиглээд байна. Биднээсийн бодол, сэтгэл, сүсэг, бишрэл маань яг юунд их ээнэгшсэн байна. Эннээс хамаарч бид нар төрөл авд юм аа гэж тийм. Тэгэхээр бид нар ингээд там бэр дадгуус руу төрнө гэдэг чинь бид нар одоо тийм одоо нэг тийм юу гэх юм бэ. За тэр дотоод сэтгэлийн гин бүгдийг барж эрдэм бүгдийг төгсгсөн тэр одоо хамаг амтныг одоо ямар ч одоо болзоолгүйгээр хайрладаг тийм гайхамшигтай бодит сэтгэлийг хэрэгшээсэн. Амтнд одоо хор хөнөөлгүй, хорлолгүй тэр гайхамшигтай одоо сахил санаарыг өөртөө ингэж яах нь одоо өөртөө ингэж цогцлоосон тийм ээ. Тэр хязээч одоо оршихуун мөн чанарт үл мунхарах хязээч одоо юмд ууралж, шунаж, омогдож, атаархаж, мунхаглаж тийм ээ. Тэрүүгээрээ болж өөрийнхөө сэтгэлд тэр элдвийн зовлон бэрхшээл бий болгох одоо шалтгаангүй болгосон тэр дотоод сэтгэлдээ тэр аливаа тэр шунал дур мохог атан омгийг төрүүлэхгүй байхдаа ерөндөгийг бий болгосон бэлэг ухааныг тийм ээ. Тэгж бий болгосон. За ийм одоо оюун ухаанд ийм гайхамшигтай одоо тэр эрдмийг хэрэгшээсэн бодгалд тийм гайхамшигтай хүмүүс рүү тийм ээ. Тэр бурхад ба сатан руу чиглэсэн сүсэг бишрэл тэдгээрийн тэр эрдмийг одоо биширсэн
тэдгээр шиг одоо тийм гайхамшигтай болж тэдэн шиг одоо ингэж асар олон амьтныг амар амгалан дөрвөж асар олон амьтныг зовлонгоос гэтлэх тийм нэг одоо хүсэл зориг тийм ээ зорилгыг тээсэн. Ийм сэтгэлийг хүн ингээд өөрийнхөө дотор тээж явж гэнэ гэдэг. Ийм зорилгот ингээд өөрийнхөө сэтгэлийг ээнэшүүлнэ гэдэг тийм ээ. Эннийхэн одоо зорилго энэ хүсэл одоо ирэмжлэлийн дагуу бие хэлээрээ тэрнтэйгээ зохицсон үйлийг хийнэ гэдэг өөрөө яг ийм одоо биеийн сэтгэлийн ухамсарыг дадуулсан хүн бол хизээч тэр адгууслаг төрөл рүү хизээч явахгүй юм байна л тийм ээ. Адгууслаг буюу тийм мунхаг адгуус гэдэг амт чинь хамгийн одоо хэцүү зовлон нь мунхаг гэдэг байна шүү дээ тийм ээ. Мунхаг хэлгий тийм ээ. Адгуус хоорондоо юм ойлголцож болно. Гэхдээ хүн шиг ингэж одоо зүйлийг юмсыг ингэж зүүчилж маш наривчилж ингэж ойлгож ухаарах өөрийн дотоод сэтгэл зүгээ танин мэдэж тэр альва зүйлийг ойлгож ухаарах тухайн зүйлийг үлгэрлэн жишээлж уран сэтгэмжээрээ ухаж таних тийм боломж бол энэ адгуус амтнд ерөөсөй байхгүй гэж тийм. Тэгэхээр тэр адгуус амтан гэдэг бол адгууслаг чанартай буюу ухамсар нь тийм жоохон мунхагдуу, ерөн жоохон зэрлэгдүү аратналаг тийм ээ. Адаглаад тэр адгуус амтанд суртахуун гэдэг одоо ойлголт суртахууны хэм хэмжээ гэдэг зүйл адгуус амтанд өөртөө бий болж чаддгүй байх юм шүү дээ. Тэгэл бодоод үзэхэд Берд там руу энэ төлөв рүү бол тэр саяны тэр гайхамшигтай ухамсарын тийм төлөвт өөрийгөө ингэж чиглүүлээд байгаа. Тийм хүн бол хизээч энэ муу заяа руу явахгүй юм байна л дээ тийм ээ. Тэгэж одоо тэр там Берд адгуусны төрөл рүү хизээч явахгүй маа гэж. Тэгэхээр бид нар одоо ямар нэгэн төрөл авна гэдэг чинь яг л нэг одоо адгуус руу төрнө гэдэг бол яг адгууслаг тийм ухамсарыг өөртөө дадуулаад байгаа. Тэгээ бие хэлний үйлдэлийг өөртөө төлөвшүүлээд байгаа. Ингээд байгаа чинь өөрөө л яг тэр адгуус руу төрөх одоо яг бэлтгэлээ базаагаа данаал гэсэн үг шүү дээ тийм ээ. Юмд ингээл маш тийм шунаг уур уцаартай ингээд омог дээрэнгүй хата хорсол атаархаж хорссон тийм ээ. Яха гадна байдалтай тэрийг үзүүлэхгүй байж болно зүгээр сэтгэлдээ ч гэсэн тэрийг ингээл нэг тийм ээнэгшүүлэл өөрийнхөө сэтгэлд ингээл тэрийг бясалгаал гэдэг шиг та дадуулаад ингээл яваад ийн гэдэг бол энэ дотоод сэтгэл бий болж байгаа энэ одоо муу сэтгэлтэйгээ тэмцэх энэ муу сэтгэлийн одоо хүчийг сааруулах энэ муу сэтгэлийг яах нь өөрчлөн засах тийм одоо ямар нэгэн тийм одоо өөрчлөлт хийхгүй энэ чигээр нь ингээ байлгаад их юм бол миний сэтгэлд яг л энэ шунал бор мохаг атомгийн энэ төлөвч нь ингээл яг тэр төвшнээс нь бид нар ингэж тэр төвшнөөс нь байгаа төвшнөөс нь илүү тэр муу сэтгэлээ байгаа төвшнөөс нь илүү өөрчлөн засах тийм үйл ажиллагаа хийхгүй болохоор тэр муу сэтгэл чинь ингээл олмол биднээс сэтгэлийг нөгөө нэг муу дадал авьяасандаа ингээл базаал гэдэг юм. Тэгэхээр миний сэтгэл өөрөө тэр муу сэтгэлийн тэр одоо юунд хүлээсэнд төдий хэмжээнд л ингээл улам л хүлэгдээд идэв. Нэгсэндээ тэрэндээ л улам ээнэгшээл тэр муу сэтгэлдээ улам ээнэгшин дасаал ингээл. Тэгэхээр бидний сэтгэл дээр муу сэтгэлдээ хэрхэн ээнэгшин дассан бэ? Яг л тэр ээнэгшин дассан тэр төлөв рүү л явцдаг байна тийм сэтгэл минь. Тэр хүн гэдэг бол тийм их оюунлаг чанартай гэдэг байна шүү дээ тийм ээ. Оюунлаг хүний энэ ухамсарын төлөв бол өөрөө оюунлаг. Их инэрэнгүй хүнлэг чанартай гэж тийм. Тэгэхээр оюунлаг инэрэнгүй хүнлэг чанар бол тэр шунал уур муухаг атомгийн төлөвт ерөөсөй байдаггүй юм байна л дээ. Тэр төвшөнд бол эзэж байдаггүй зүйл. Хүн бол ингээд шунал уур муухаг атомгийг
өөрийнхөө сэтгэлд ингээл нэгшүүлэл явах юм бол тэнд бол тэр оюунлаг чанар, тэр инэрэнгүй чанар улам аслагдана ч тийм. Тэр оюунлаг инэрэнгүй чанар гэдэг бол биднэрт ингээд маш одоо танил бус болно ч тийм. Танил бус болно. Тэгэхээр бидэрт хамгийн танил, хамгийн ойр дотн нь юу гэхээр тэр шунал урмахаа ятан омогч нь хамгийн ойр дотн болж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр хүний сэтгэл яг тэр юунд илүү ойр дотн болж байгаа. Яг тэрэн шигэл тийм төвшөнд л очдөг байна л. Тэр муу заяанд унахгүй гэж хэлж байна тийм. Одоо аврал одоо сурснаар. За нэгсэнд ухамсарын дороотолд орохгүй маа л гэж хэлж байна. За хүн хөгээд хүмүүн бусын саадар чадагдахгүй гэж. За үнэхээр аврал одуулж чин сэтгэлийн тэр аврал одуулах чамд байгаа бол хүмүүн бусын хорлол чадагдахгүй гэж. Одоо элдв олон янзын тийм одоо лусын хорлолч гэдэг юм. Элдв янзын одоо ад тэрэм чөтгөр сүнс мөсний одоо тийм дайрлага майрлах ч гэдэг юм. Тийм юм бол өртөхгүй гэж. Үнэхээр чин сэтгэлийн тийм аврал одуулах чамд байгаа л бол хүмүүн бусын хорлолоор хязгаарч чадагдахгүй гэж. Тэр бодохоор бүр хүний хорлолт чадагдахгүй маа гэж тийм. Нэгсэндээ хүн яг өөрөө ингээл яг зөв явж байхад бол яг тэрийг ингээд чадчих гэсэн тэр хүн бол яг үүндээ мал гарч ирдгүй юм байна л да. Ууг нь бол хүн зүгээр яг өөрөө яг зөв л явж чадах юм бол гэж тийм. За юу сансан бүгд бүтэх болно гэж. За тэгэхээр аврал одуулснараа бид нар одоо хилэнц нэмгэрч байна. Буян их аривжиж байна те. Элдв янзын одоо хүн хөгээд хүмүүн бусын одоо хорлолд чадагдахгүй гэж байна. Тэгэхээр өөрийн одоо сансан хэрэг сэтгэлчлэн бүтгэх нь илүү түргэн байна гэж. Тэгэхээр юу сансан бүгд бүтэх гэж тийм. За түргэн болох бурхан болох бай гэж. За ингээд энэ одоо аврал одуулсан сэтгэл ухамсарыг өөртөө хичнээн одоо тэм төгөлдөр болгоно. Төдий чинээ одоо өтөр түргэн бурханы утгыг олох боломжтой юм аа гэж байна. Тэгэхээр ийм аврал одуулна гэдэг ийм 8 тос эрдэмтэй байт юм аа гэж. За эхний дотоод бурхамтанд багтна гэдэг нь анхны нь ер нь гадаад дотоодыг тавих ёс олон байдаг ч. Олон үзэгддэг ч гэж тийм. За ер нь бол одоо гадаад дотоод гэдэг нь гадаадын буюу тэрсүүдийн шашинтай. Дотоодын буюу бурханы шашинтай гэдэг энэ хоёр шашинтай хүнийг хооронд нь ялгах одоо тийм ёс олон үзэгддэг ч. Жов болон Шандива хоёр. За эртний нэтгийн одоо хоёр том бандтай тийм Жовжигийн Шандива гэдэг хоёр хүн бол аврал одуулгаар ялгагдана гэж. Нэгсэндээ энэ гурван эрднийг одоо үнэхээр аштын авралд одоо итгэл тэр гурван эрднийг аштын авралд барьж аврал одуулга байна уу тэргээр нь ялгана гэж альцсан мэдгээ гэж. За тэр нь алдаршсан тул тэр нь одоо яг бүх нийтээр одоо нэгсэн хүлээн зөвшөөрөгдсөн тул аврал одуулгыг олоод орхиогүй хэлнэ гэж. Тийм болохоор аврал одуулчаад өнөөдөр би нэг одоо 3 эрдэнд аврал одуулчаад маргааш нь 3 эрдэнэ огоорчоод өөр зүйлд аврал одуулаад явж ивэл тэр бол одоо бурхны шашинтан болсон гэж хэлэхгүй байна шүү дээ тийм. Тэгэхээр аврал одуулгыг олоод орхиогүй хэлнэ гэж. Нэгсэндээ тэр 3 эрднийг аштын аврал барьчаад тэгээд огоороогүй буюу тэр 3 эрднийг одоо аштын авралд үргэлжлүүлэн ингээд бариад явж байгаа тэр хүнийг бурхны шашинтан гэж хэлнэ гэж. За тиймээс бурхантанд багтахад бурхантан буюу бурхны шашинтанд багтахад шохогдод дугаарыг чин зүрхнээс багш тэргүүтэнд барих хэрэгтэйгээс бос. Тэр үгүй бол ямар ч буян хийсэн бурхантанд багтахгүй гэж. За тийм болохоор 3 эрднийг одоо өөрийн аштын авралд барьж тийм.
За 3 эрдэнэ бол одоо өөрийн жинхэнэ одоо багш юм аа гэсэн. Өөрийн багшийг жинхэнэ 3 эрдэнэ юм аа. 3 эрдэнэ мөн чанартай юм. 3 эрдэнэ өөрийн багшийн мөн чанартай юм аа гэж тийм. За тэгэж барьж одоо итгэж аврал бодуулж байгаа тэр хүний бол Бурхны шишинтэй гинэ гэж. За тийм сэтгэл байхгүйгээр тийм одоо 3 эрдэнэд одоо итгэсэн итгэл аврал бодуулах байхгүйгээр одоо ямар л буян хийн тэр бол одоо тэр буян нь одоо Бурхны шашинтанд хариалагдах буян болж чадахгүй гэж хэлж байна. Тэгэхээр бид нар альва нэгэн буйныг хийхэд тэр буян чинь одоо Бурхны ном болох уу болохгүй юу гэдэг чинь тэр аврал одуулсан тэр бодол сэтгэлээр өдөөгдөж тэр буйныг хийсэн байна уу хийгээгүйгээс хамаарна гэж тийм. Тэгэхээр бид нар өөрсдийн одоо хийж буй одоо альва буйныг одоо Бурхны ном болгохын тулд 3 эрдэнэд аврал одуулсан тийм одоо сэтгэлээр тэр сэтгэлээр сэтгэгдэж тэрхүү буйныг хийвэл тэр буян маань Бурхны ном болно гэж. Тэрхүү буйныг бид нар одоо ганцхан аврал одуулах бодол төдийгээр биш. Одоо тэрхүү буйнаараа би өөрөө энэ зовлонгийн шалтгааныг арилгая. Энэхүү буйныг энэ сайн үйлийг би хийснээр өөрийн дотор сэтгэлд байгаа өөр нэгэн энэ сайн үлийн эсрэг талын муу үйл. Тэр муу үлийн шалтгаан болсон муу бодлуудыг энэ буйныхаа хүчээр би арилгая. Ингээд явахаар олон буйнуудыг хийгээд олон сайн сайхан үйл одоо бодол сэтгэлийг өөртөө дадуулаад энэгээр би өөрийнхөө одоо тэр зовлонгийн шалтгааныг арилгая гэсэн тэм сэтгэлээр тэрхүү буйныг хийх юм бол тэр буян маань одоо юу болох вэ гэхээр одоо нирванд хүрэх зам мөрийн буян болно гэж тийм. За тэгээд тэрхүү буйнаа би одоо энэхүү буйнаар би их болсон 6 жилийн хамаг амтны тусыг хий. Тусыг хийхин тухайд би өөрөө одоо хамаг амтанд одоо гайхамшигтай тэгж тус хүргэж чаддаг тэр Бурхны хотгийг энэ буйнаараа олоод амтэн тус хүргье гэсэн тийм сэтгэлээр одоо хийж байгаа бол энэ тэр буян маань одоо их хөлгөний буян болно гэж тийм. Тэгмэтэр ингээд хийж байгаа буян нь ижлэхэн боловч тэр буйныг хийхэд ямар сэтлэр хийж байгаагаас хамарч тэр буян чинь их бага нь бас тодорхойлогддог байх юм шүү дээ. Тэгэхээр одоо тэр альва нэгэн буйны их бага гэдэг чинь тэр хүний тэр буйныг хийж байгаа тэр дотоод сэтгэлийн сэтлээс болдог юм аа гэж тийм сэтлээс. За тэгээд хоёр дахь нь гэдэг бол одоо санаар бүхэн төрөхсөөр болно гэсэн. За энэ болохоор одоо сангийн тайлбар. Сангийн тайлбар гэдэг номон дотроос аврал одуулгууд нь санаарыг үнэхээр авахч бүгдэд үүд болох болно гэж. За аврал одуулснаар одоо өөртөө санаар төрхийн үүд хаалга буюу тийм зүйл юм аа. Санаарыг одоо байшин гэж үзвэл байшинд ороход үүд хэрэгтэй шиг. Нэгсэндээ сахил санаар бид нар аавна гэх юм бол заавал аврал одуулах тийм сэтгэл өөрт байх хэрэгтэй юм. Хэмээсэн бөгөөд аврал одуулгын далт гэдэг номноос тийм. Одоо сангийн тайлбар гэдэг номыг бол Босбанду гэдэг энэ этгээгийн одоо Бурхны шишний том гүн ухаантай байгаа тийм. Тэр хүний зохиосон. За аврал одуулга далт гэдэг ном бол Чандра гэртээ гэдэг одоо бас эртний нэтгийн одоо төв үзлийн том гүн ухаантай байгаа тийм. За тэр хүний төрөвсөн ном бахан л аврал одуулга далт гэдэг. За энэ номонд дотор юу гэж ялцсан бэхээр увшин 3-т аврал одуулсан тэр нь 8 санаарын үндэс хэмээн альцсан. За энэ өгсөндөө аврал одуулна гэдэг бол одоо 8 санаар буюу тэр ангид томилхойн санаар 8 санаар энэ ер нь нэг өсөндөө сахил санаар төрхийн үндэс нь юм а гэж аврал одуулах гэдэг. Хэмээн альцсан аврал одуулах нь гаслангаас ихтгэхийн санааг баттгадаг бөгөөд түүнээс санаар төрхийг таасан юм гэж. Тэгэхээр бид нар аврал одуулна гэдэг бол гаслангаас ихтлэх буюу зовлонгоос ихтлэх тэр үндэс суурийг биднийсийн дотор сэтгэлд баттгаж өгдөгөө гэж. Мөн сахил санаар төрхийн үндэс болдгийг мөн одоо Чандра гэртийг гэнж гэсэн альцсан байна гэж тийм.
Тэгэхээр бид нар авралууд болохоор яагаад одоо гаслангаас ихтлэхүйн санааг баттгах гэдэм бэ гэхээр авралууд бол нэг гэдэг бол өөрөө ингээд түрүү хэлсэн тийм ээ. Тэр зовлонгийн шалтгаан болоод байгаа муу бодол оюунуудыг нэгсэндээ ерөндөглөж байгаа. Тэр муу бодол оюунуудаас өөрөө одоо тэр муу бодол оюуныг засах, өөрчлөх тэр дээдийн номонд сүсэг бишрэл тэрхүү дээдийн номыг авралт бариад тэрхүү дээдийн номыг сургасан бурхад буй сатан нарыг авралт бариад тэрхүү дээдийн номыг анхааран хэрэгжүүлж байгаа хүмүүсийг өөрийн номын нөхөрт бариад ингэж явж ийн гэдэг бол өөрөө тэр зовлонгийн шалтгаан болсон муу бодлуудаас ангижрах хүсэл эрмэлзлийг маш их төрүүлж байгаа. Тэрнийхээ дагуу тэр одоо зовлонгийн шалтгаан болоод байгаа муу бодол оюунуудаас чөлөөлөгдөх, тэднээсээ одоо өөрчлөлт засах үйлдэл рүү орж эхлэх юм шиг. Тэгэхээр энэ аврал одуулна гэдэг бол гаслангаас ихтлэх үе санааг баттгахдаг буюу тэр энэ зовлонгоос ихтлэх тэр хүсэл эрмэлзлийг улам одоо хүчтэй болгодог. Тэгснээрээ бид энэ зовлонгоос бодиттой гитлэх үйл үйлдэл хийж эхлэх юм аа гэж байна. Замун одоо сахил сонор төрхийн таасан буй гэж. За 3 дахь нь. За 3 дахь гэдэг бол одоо урд хураасан үүлийн түүтгүүрүүд нэмгэрэх бөгөөд барагдах болно гэсэн. За хүчтэй үйлүүд нь нэмгэрч хүчгүй сул хүч багтаа үйлүүд нь бүр барагдахч боломжтой гэж тийм. Хилэнц нүглүүд. За 3 дахь нь суртахаалын төвөрт. За суртахаалын төвөр гэдэг одоо бусдын явдалд орох зохиосон хин Шантидевагийн гэдэг хүний тойрсон юм тийм ээ. За тэрэн дотор бол юу гэж альцсан юм нэхэр аврал одуулгаар хилэн царилтыг үзүүлж буй хэсэгтэй. За тэр суртахаалын төвөр гэдэг номны тэр хэсэгт энд гахаан цадгийг үлгэрт авъя хэмээн альцснаар гахаан төрөх байсан Тэнгэрийн хүн аврал одуулгыг үүснээр тэнд төрөөгүй мэт юм а гэж. За бурхан багшийн одоо альц одоо ганжуур дотор тийм нэг үлгэр байдаг тийм ээ. Тэр үлгэр дотор юу гэж альцсан байдаг юм гэхээр гахааны цадик гэж байдаг ч тийм гахааны цадик. За гахаан цадик гэдэг нь одоо тийм Тэнгэрийн орон төрсөн тэнгэрүүд бол ингээд одоо тэнгэрүүдийг бол одоо 3 уйт гэж нэрлэдэг юм байна л да. 3 уйт. 3 уйтэн гэж тийм ээ. Тэгээ тэнгэрүүдийг яагаад 3 уйтэн гэж нэрлэдэг юм бэ гэхээр тэнгэрүүд бол ингээд өмнө насанда ямар төрөлд байсан, энэ насанда ямар төрөлд төрчөөд байгаа, хойд төрөлдөө хаана төрөхөө харж чаддаг гэж тийм ээ. Тэгээ бүх тэнгэрүүд тийм биш л юм л да. Ер нь бол их тийм буянтай тэнгэрүүд нь бол тэгж харж чаддаг юм байна л да. Тийм зүм бэлэг өндөртэй гэж. Тэгсэн нэг их тийм зүм бэлэг өндөртэй тийм нэг тэнгэр өөхөх гээд тэгээд үхлийн ор тусчаад. Тэгээд тэнгэрт бол үхлийн ор гэдэг бол тийм асар аюултай зовлон байт юм л тэнгэрүүдэд тийм ээ. Тэгсэн дээр тэнгэр хойд төрөлдөө хаан төрхөө ингээ харсан чинь гахаа олж төрхөө мэдчихэд бүр их зовоод төрхөө. Асар их зовлон болсон байгаа юм л. Тэгээд одоо хурамс тэнгэрт очиод айлтгаж илд. Тэгсэн хурамс тэнгэр одоо би чамайг бурхан багштай уулзуулъя гэсэн. Тэгээд одоо бурхан багштай хурж ирээд одоо хурамс тэнгэр нөгөө тэнгэрийг хэлжилт тийм. Тэгтэн бурхан багш одоо аврал одуул сурах хэрэгтэй гэсэн гэж. Тэгээд тэр тэнгэрт өөрт нь одоо аврал одуулах, эрхэн аврал одуулах одоо арга ухааныг зааж өгч. Тэгээд тэр тэнгэр одоо тэр 3 эрдэнэ тэгж аврал одуулснараа хойд төрөлдөө тэр гахаан төрөх үйлээсээ гитлээд эргээд одоо тэнгэртээ эргэж төрсөн гэж тийм. За ингэж бурхан багшийн одоо өөрийн тэр зарлиг альцсан аврал одуусны тус эрдмийг альцсан тийм сургаал дотор нэг юм үлгэр байдаг байна. Тэгэхээр энэ үлгэрийг одоо Шантидевагийн суртахаалын төвөр гэдэг номон дотор аврал одуулснаар хилэн царилт юм аа гэдгийг энэ үлгэрээр жишээлж альцсан байдаг гэж. За алин бурханд аврал одуулсан нугад муу зайн дүл одмот хэд өмнөний биеийг төвчин орхиод Тэнгэрийн биеийг олмот хэд хэмээн ном болон ховрогтч мөн тэр мэт зарлигсан гэж. Тэгэхээр тэр тэнгэрүүдийг одоо жишээ аваад Шантидевагийн ийм нэг одоо шүлэг болгож альцсан байна гэж тийм. За дөрөвдөх нь гэдэг бол одоо буяныг агуу их хураана гэсэн тийм.
За буйныг агуу хураана гэдэг нь чандад төрхөн хураангугаас. За Барчиндова гэдэг чандад төрхөн хураангуудыг сургаал дотор заврал одуулсан буйнд дүрс байвал энэ гурван ертөнц савнд багтана гэж. Усны их сан бусан далайг пүлээр хэмжихэд үлжис чадна хэмээн зарлигсан мэт болоо гэж. Заврал одуулсан буйн одоо нэг өсөндөө 3 эрдэнд заврал одуулсан буйныг хэрвээ тэр буйнд дүрс байд юм бол энэ 3 ертөнц одоо тэр аврал одуулсны одоо буйны савнд багдах юм а гэж. За тэгж альцсан байна гэх юм. За усны сан бусан далайг пүлээр хэмжихэд үлжис чадна гэж тийм. Тэгэхээр нэгсэндээ 3 ертөнцийн хэмжээг тогтооно гэдэг бол өөрөө асар хэцүү бахан л тийм. 3 ертөнц гэдэг бол асар том ертөнц гэдэг бахан л тийм. Тэр 3 ертөнцийн хэмжээг тогтооно гэдэг бол өөрөө маш одоо хэцүү. Тийм болохоор тэр 3 ертөнцийн одоо энэ хэмжээнээс сэтийцсэн дэрх буйныг даврал одуулсан тэр бодлоор хураад чаддгаа гэж. Тэгэхээр усны их сан бусан далайг пүлээр хэмжихэд үлжис чадна гэж. Одоо далайг бид нар ингээд пүл гэдэг нь одоо нэг шанганы дайтай хэмжээ гэж бодоход тэр шангаар ингээд бид нар далайн усыг хэмжиж үлж барч чадахгүй гэж. Тэгэхээр нэгсэндээ далайн усыг бид нар одоо хэмжиж үлж барна гэдэг бол өөрөө шангаар ингэж хэмжиж үлж барах чадахгүй шиг энэ аврал одуулах буйныг бид нар одоо хэмжиж үлж барна гэдэг бол бас тэрнтэй ижлэх гэж. За хэмээн зарласан мэт боо гэж. За 5 дахь гэдэг нь одоо муу зайд унахгүй гэдэг нь урдахаар мэдэж үлдээрээ буюу тэр гахаан цадгаар мэдэх нь шүү дээ тийм ээ. Гахаан цадаг гэдэг одоо тэрэн дээр одоо муу зайд төрх үйл найрлаад буюу муу зайнаас гэтлээд эргээд одоо тэнгэртээ төрсөн гэж хэлж байна тийм ээ. За 6 дахь гэдэг нь одоо хүн хэгээд хүмүүн бусын саадарч чадагдахгүй гэж. За хүн хэгээд хүмүүн бусын саадарч чадагдахгүй гэдэг нь одоо энэ 6 дахь нь ойлгоход хэлбэр байх гэж тийм ээ. Одоо тийм жишээ байж ш нэг доглон дархийн үлгэр гэдэг тийм ээ. Одоо нэг эмэгтэй хүн орой нэг бэлэвсэн эмэгтэй хойрхийн нөгөө хадмынхан гэрээс хөөгдөд тэгээ орой гарч явах чахта хүүхдийнхэн туханд одоо тогооны хөөд өрхөд тэгээ өөрөө дархийн магтаалыг ингээд нэг алтар мултар уншдаг хүн байж л. Тэгээ өөргөнө дархийн магтаалаа уншиж байхдаа нэг үг нь алгасаад уншаад яваад байж. Тэгээ шинэ орой усан ингээд явж байгаад нэг тийм гүйдэлтэй газар хурж исэн. Хоёр гүйдэл хоорондоо ярьж исэн гэж тийм ээ. Энэ тэр нэг хүүхэн одоо тэндээс гараад ирээд явж байна. Хоёул энэ хүүхнийг хорлоно гэд. Тэгээ чи эндээс одоо анаад байж би одоо дохио өгнө гэсэн гэж. Энэ нөгөө хүн чинь ингээд хурж ирэл явсан чинь нөгөөдгөн ч дохио өгсөнгүй. Нөгөөдгөн ч одоо хаагур юу уснаа ч мэдсэнгүй. Нилээн байж аваад урьжсэнгүй. Юу болов гэдгсэн чинь. Энэгээр ч одоо нэг тогоо үрсэн доглон дархил гараа явлаа шүү дээ гэсэн гэж тийм ээ. Нэг тийм домог байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр дархийн магтаалч гэдэг юм одоо тэр дарх бурханд одоо чин одоо сусгаж бисэрсэн тэр аврал бэрсэн тэр сэтгэлийн хүчээр тэр магтаалаа ингээд нэг тийм хагас хуус унссан ч гэсэн тэрний хүчээр яах нь тэр хорлоос гэтэлсэн гэж тийм. Тэгээ ийм хүний тийм үлгэр домгийн гэмээр ийм одоо янз янзын тохиолчээр юм байдаг л ахна л тийм. Ер нь бол хүн ингээд аврал одуулаад эхлэхээр яа дэмэ гэхээр хүний сэтгэл тэгээд маш их өөрчлөлтүүд гарч ирдэ шүү дээ ер нь бол тийм ээ. Хүний сэтгэл ингээд маш их ингээд тайтгарч эхэлдэг. Маш ингээд тайтгарл давтаад хүний сэтгэлд өөрт нь тийм итгэл үнэмшлийн тийм гэрэл эгээг гарч ирээд тийм ээ. Сэтгэл санаа нь ингээд өргөөгдөөд их сайхан болд юм байна. Яа тэгэхээр энэ
орчлон хорвоод бол ингээд зовлон барагдшгүй их л байх нь. Орчлон өөрөө бол ингээд зовлон бэрхшээлээр дүүрэн гэж тийм. Тэгээ зарим үед хүн ингээд зовлон бэрхшээлтэй түүртэй нэгсэндээ ингээд сэтгэл санаа нь ингээд тийм нэг гэрэл гээгээгүй болох ч юм уу тийм. Ямар нэгэн төшгө тулгуур байхгүй болох ч гэдэг тийм болж эхэлдэг байна. Тэр үед одоо ингээд хүнд ингээд тийм аврал одуулах сэтгэл ийм бодол ухаанууд төрөөд ирэхээр сэтгэл оюунд нэг тийм итгэл үнэмшил гарч ирж өөрт нь ингээд нэг тийм одоо тож түших сэтгэл оюун бодол гарч ирж байгаа юм шиг тийм. Энэ тохиолдож бүх зовлон бэрхшээл бүхэн утга учиртай. Амьдрал тохиолдож бүх одоо зовлон бэрхшээл бүхэн зүгээр л нэг тийм төр зүрэн шинжлэлтэй. Дээрээс нь энэ өөрөө асар их тийм утга учиртай цаана гэдэг хүн ингээд ойлгож эхэлдэг л аврал одуулах сэтгэлийг дадуулаад. Тэгээд ихлээр хүний сэтгэл санаа маш их тийм өөдрөг болж эхэлдэг. Тэгээд ихлээр нөгөө сэтгэл санаа нь унснаасаа болоод ингээд байнгын тийм сэтгэл нь гунж готарсан, ууралсан, уцаарсан тийм ээ. Их тийм ата хорсол ихтэй өөртөө итгэсэн тийм итгэл байхгүй. Энэ болоод ирэхээр хүн ингээд амархан одоо өвчин ороод тийм ээ. Өвчин их амархан ороод. Тэгээд дээрээс дандаа бусдад одоо бусдад нүд үзүрлэгдэнэ гэдэг шиг тиймэрхүү байдлууд бий болдог. Тэг ийм төлөвт ороод ирэхээр хүний өөрийнх нь одоо тэр дотоод эрчим энерги хүртэл ингээд одоо муудаад ирэхээр одоо тэр орчныхоо тэр янз янзын одоо тэр бид нар ингээд элдв янзын одоо муу мухай тийм хүмүүн бусын амьтад байдаг газар чинь тэр эрчим энерги нь бол их тийм хүнд их сөргөөр нөлөөлөх боломж байдаг гэдэг байна шүү дээ. Тэгээд ирэхээр ерөнхийдөө тийм байдалд орчхор хүн ингээд сүн сүлтэн зайлаад тийм ээ. Тэгээд ирэхээр ингээд янз янзын тийм сөрөгдүү тийм энергитэй газар орохоор тэр сөрөг энергийн нөлөөнд амархан автаа тэрнээсээ болоод хорлогдчихдаг шүү дээ. Тэгэхээр нэгсэнд аврал одуулаад ирэхээр өөрөө ингээд хүний дотоод сэтгэл санаа ингээд маш тийм өөдрөг төшөө тулгууртай хамаг одоо зовлон бэрхшээл бүхэн утга учиртай. Тэр нь ингээд төр зүрийн нэгсэнд тэр зовлон бол өөрт нь тийм чимэг юм шиг санагдаж эхэлдэг гэж байна шүү дээ. Тэгээ тэрийг даваад гарах туулах тийм одоо дотоод сэтгэлийн тийм тэнхээ тамир сууж эхэлдэг. Тэгээд ихлээр нөгөө нэг элдв янзын хорлолд өртсөн байсан өвчин ороод исэн тэр зүйлүүд нь ингээд аажимда арилж эхэлдэг шүү дээ. Тэр чинь өөрөө ингээд хүмүүн бусын хорлолд өртөгдөх хүн амьтанд ингэж элдв янзар одоо хүний нэг одоо хүн бол тэгдэж шүү дээ. Сэтгэл санаараа жоохон унтсан байх үед хүний нэг жаахан нэг одоо юу гэх юм те таагүй нэг жижигхэн үгнээс болоод бүх асуудал өөрөө тарчаад идэв тийм. Тэр байдлаас ч гэсэн яах нь. Тэр чинь нэг хүний нэг хэлсэн нэг жижигхэн нэг эвгүй үгнээс болоод өөрийгөө хорлцоод байна шүү дээ. Асуудал тараад өөрийгөө улам хямраагаад. Тэр нэгсэндээ тэр хүний хэлсэн нэг жаахан үгэн дээрээс хүртэл ингээд өөрөө хорлогдоод байна гэж. Тэгэхээр аврал одуулаад ирнэ гэдэг бол ингээд өөрөө хүн ингээд хүмүүн бусын хорлолд өртөгдөхгүй болно гэж байгаа байхгүй. Сэтгэл санааны тийм болж эхэлдэг байна гэж. За тэгээд 7 дахь нь болохоор юу сансан бүгд бүтнэ гэж тийм. Сансан хэрэг бүхэн бүтгэд саадгүй болж эхэлнэ гэж. 7 дахь нь ном төгөлдөр алин үл бүтээх анханд чухаг дээдийг дахин аврал одуулаад сойрхол хэлбэл амар хэлбэл бүтэх болно гэж. Тэгэхээр өөрийн одоо ямар нэгэн ажил үйлийг ямар ч том жижиг ажил үйлсэн тэрнийхээ өмнө заавал 3 эрдэнтэй одоо дахил өргөд аврал одуулаад өөрийнхөө үйлсийг даатгаж ингэж явах юм бол тэр үйл бүхэн одоо номын ёсчлон бүтгэхэд маш их тустай гэж хэлж байна. Тэгэхээр альва нэгэн үйл гэдэг бол номын ёсчлон бүтнэ гэдэг чухал байт юм л да. Номын ёсчлон бүтнэ гэдэг тийм.
За тэгэхээр биднээсээ одоо хийж төрөж байгаа үйл бүхэн номын ёсчлон бүтнэ гэдэг нь өөрөө чухал байдаг байна л тийм ээ. Альва нэг үйл одоо бүтэж болно гэхдээ номын ёсчлон бүтэхгүй бол тэр үйл мань ирээдүйдээ өөртөө бүх асуудал дагуулж ирдэг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар альва нэгэн үйл гэдэг бол өөрөө номын ёсчлон бүтэх нь өөрөө их чухал байдаг юм. Номын ёсчлон бүтнэ гэдэг нь нөгөөсөндөө бусдад одоо хорлолгүйгээр өөрөө бүтэх тийм байх нь чухал байна шүү дээ тийм ээ. Альва үйл мань. Бусдад хорлолтойгоор альва үйл бүтээж эхлэхээр тэр үйл нь тэр үедээ бүтсэн ч угаасаа бусдад хорлолцсон учраас алс хэттэй өөрт нь зовлон болж ирнэ тийм ээ. Юусаа тийм улмал гай болоод идэх байна. Тэгэхээр юм үйл болгоно ингэж бусдад хорлолтойгоор хийгээд байх юм бол тэр бусдад нэг үйл хийгээд нэг үйл хийгээд бусдад хорлол. Ахаал нэг үйл бусдад хорлол ингээд олон 10 100 үйл хийгээд ирэхээр нөгөө бусдад хорлсон асар их тийм одоо гай зовлонг өөртөө дуудчих юм л тийм. Тэр номын ёс гэдэг чинь ингээд бусдад альва нэгэн үйлийг төөрөвлж бусдад тусалж чадахгүй бол бидгээ бусдад хор хөрөг гэж байгаа шүү дээ. Номын ёс гэдэг бол тэр юм л. Тэгэхээр альва нэгэн үйлийг бид нар хийж яваа бол чи тэрийг бусдад тустаагаар хий. Бусдад тустаагаар хийж чадахгүй маа гэхэд бусдад хорлолгүйгээр хийчихэд тэр нь өөрөө номын ёсчлон тэр үйлийг бүтээж байгаа. Тэр нь үйлийг номын ёсчлон бүтээхэд одоо яах нь вэ гэхээр чухагдаад гарт ингэж даатгаж тийм ээ чухагдаад гарт одоо үйлээ эхлэхийн өмнө одоо сойрхол талбиж чухагдаад гарт авралуудаж за ингэж хийх нь тэр номын ёсчлон үйл бүтгэл тустай яах нэ гэж. За 8 дахь нь арслангийн алтгаснаас. За 8 дахь гэдэг нь одоо өтөр төргөм одоо зовлонгоос танилан бурхны утгыг олно гэсэн. Энэ одоо арслангийн алтгаснаас сүсгөр чөлөөгөө төвчих болно юм. Зарилсан мэт. Ялгамж чөлөөг олсон бөгөөд авралтай зулгаад ялгамжтай мөрд сулдсан мэт түүгээр удаж төдөлгөө бурхан болмоо гэж. Энийг өсөндөө бид нар бол одоо чөлөөт шүтэнийг олсон гэж. Чөлөөт буюу дээдийн номыг бүтээх маш одоо чөлөөтэй. Оюун санааны хувьд тийм ээ маш чөлөөтэй. Бид нэг өөрийнхөө оюун санааг яг ингээд бид нар л өөрсдөө оюун санааг л завгүй байлгаад байгаа болохоос биднээс оюун санаанд бол номыг бодох бясалгах чөлөө бол асар их байж идэм юм л дээ. Бид нар өөрсдөө л өөрийнхөө оюун санааг зав чөлөөгөө олгоод идэв. Янз янз элдв янз юм бодоол өнгөрсөн одоо дэвэн гарын элдв янзын асуудал элдв янзын дурсамжинда галмансуурал тийм манараал гэдэг шиг. Ингээл ирээдүйн янз янзын юмд санаашраал ингэж тэгч гэж. Эсвэл ингээд шаал дэмээ ингээд янз янзын юм ингээд сэтгэл санаанда болж бүтэх юм чи эргэлзээтэй байгаагүй юм чи эргэлзээтэй тийм юмд тийм ингээд толгойд ирэх юм дэлцээ тийм. Тэгээ заримдаа болохоор ингээд шаал ингээд хий дэмээ одоо цаг нөхцөл ингээд бодлоо юуна ингээд зав чөлөөг өөрөө болгочод идэв юм. Түүнээс яг бид нар ингээд бодлоо юуна зав чөлөөтэй байлгах гэвэл биднэрт одоо бодлоо юуна зав чөлөөтэй байх боломж их байдаг. Адгуу самтанд бол тэр бодлоо юуна зав чөлөөтэй байх боломж байхгүй. Яг тэр адгуу самтанд өөрөө тэр бодлоо юунаараа зав чөлөөгүй. Яг тэгэхээр адгуу самтан бол одоо мунхаг сэтгэл ухамсарнөрөө мунхаг чанартай учраас тэр мунхаг нь өөрөө тэр сэтгэлд нь ном багтах чөлөө олгодог байх юм шүү дээ. Орон зай байхгүй. Сэтгэл дотор ном бодогдох орон зай байхгүй. Бид нарт бол тэр орон зай тэр оюун санаанд тэр орон зай чөлөө байж идэв юм. Тэгээд тэрийг бид нар өөрсдөө ашиглах хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Тэгэхээр ялгамж чөлөөг олсон. Бид нар бол одоо онцгой тийм чөлөөтэй сайхан ухамсартай тийм оюун бодлын ийм төлөвийг олцсон байгаа шүү гэж хэлж байна тийм. За тэр төлөв биш тэр ялгамжтай байгаа тэр оюун бодлын чөлөөг
жинхэнэ ашиглаж болох тэр авралтайгаа учирсан байгаа гэж. Тэр оюун бодолтой тэр зовлонгоос эхэлж амар ам олон бүтээх тэр авралыг бид нэр бол одоо ингээд тэр авралтай бид нар золгоцсон байна гэж тийм. Одоо золгоцсон байгаа учраас тэрийг өөртөө мөрд өөрийн одоо зам мөр болгож тэрийг амьдралд мөрдөх хэрэгтэй байна гэж тийм. За ингэж явах юм бол одоо ч төдөлгүй одоо аштын амар ам болон олох болмоо гэж. За тэгж хэлж байна. Тэр метан тосордмыг дурдсаар өдөр 3 удаа шөнө 3 удаа аврал удаж үлдээ. Тэгэхээр энэ метийн одоо аврал удуусны тосордмыг санаж өдөрт ингээд 6 удаа ингэж аврал удуулах нь чухал юм а гэж хэлж байна тийм. За 6 дахь нь бие ам эд эдэл нь гарцаагүй хаагцах тул тэдгээрийн тухайд дөрөв зовлон үргэлжлэн гарах учраас юунд ч тулсан авралыг орхихгүй хэмээн тангаргалж гэж тийм. За 6 дахь нь бол одоо ингээд нэг өсөндөө одоо тоглоом наадам нарганаар ч гэсэн одоо жохог дэдийг огоорсон үл хүндэлсэн тийм үгийг хэлэхгүй байх гэсэн тийм. За одоо тоглоом наадам нарганы тулд тэр хэлэхгүй байгаа юм чинь одоо бүр аминд тулсан ч тэрийг одоо огоорхгүй байх гэж тийм. Тэр нэг өсөндөө жохог дэдийг огоорно гэдэг чинь бид нар яг өөрийн тэр дотор сэтгэлдээ бий болж байгаа тэр дээдийн номын замнал тэр дээдийн номоор явах тэр итгэл үнэмшил тэрийг огоорох чинь одоо аюултай байх юм шүү дээ. Тэрийг огоорчих юм бол хүн өөрийнхөө тэр дотор байгаа үнэт зүйлээ огоороод нэгсэндээ хүн болоогүй хүнлэг бус болж эхлэх юм шүү дээ. Хүнлэг бус болж эхлэх юм аа гэж. Тэгэхээр энэ хүнийг ингэж хүнлэг болгоод байгаа. Оюунлаг инэрэнгүй болгоод байгаа. Энэ гайхамшигтай дээдийн номын энэ одоо номлол сургаал тийм ээ. За тэгээд энэ хөө номлол сургаалыг айлцсан тэр бурхад Веседон энэ хөө номлол сургаалыг одоо мөрдөж энэ одоо хүний төрлийн хүнлэг оюунлаг инэрэнгүй энэ чанарыг олон цаашлна гэж одоо төгөлдржүүлж хөгжүүлж явж байгаа тэр гайхамшигтай одоо номын нөхтийн гэж тийм. Тэдгэр бүхэн чи яагаад тийм огорч болохгүй юм бэ гэхээр тэдгэр бүдэд энэ гайхамшигтай дээдийн номын үнц нь байгаа учраас гэж хэлж байна шүү дээ. Энэ гайхамшигтай одоо хамаг амтны зовлонгоос эхлэх бүхий л одоо зовлонд орчлон ертөнцийг бүхий л энэ зовлон бүхнээс гэтлгэж амраа монголын төрөх тийм гайхамшигтай үнцэнтэй зүйл энэ дээдийн номонд байгаа маа. Энэ хүү дээдийн ном нь тэрхүү зарлиг сургаал, тэрхүү бурхад Веседоноор тэрхүү дээдийн номыг хэрэгжүүлж тэр гайхамшигтай хүмүүст байж идэг учраас тэр хүмүүсийг бол ингээд тэр дээдийн номын тэр үнцэн тэдгэрт байгаад байгаа учраас тэдгэрийг огоорсон тийм байдлыг гаргаж болохгүй маа гэж тийм. За тэгмэр юунд ч тулсан авралыг орхихгүй хэмээн тангаргалж тийм. Юунд ч тулсан энэ гайхамшигтай үнцэнтэй энэ дээдийн номын одоо мөн чанарыг тээж явж тэдгэр бүхнийг амьд тулсан жогоорхгүй хэмээн тангаргалж энэд наадам төдийхний тулд авралыг орхисон өгүүлж бүлдээ гэж. За аль зүгтээ явсан ч тэр зүгийн түнжлэн ажилласанд аврал бодуулах суралц хэмээн нэгэн сургаалыг дээд үеийнхэн зарлагдагч уг их нь үзэгдээгүй гэж. За ер нь бол одоо зарим сургаалуудад одоо дээд үеийнхний одоо буюу одоо богд зохин гэгийн нэг залрахаас өмнө нь байсан одоо зарим нэг дээдчүүдийн сургаалд бол одоо аль зүг рүү явна тэр зүгийн бурханд одоо аврал бодуулах хэрэгтэй гэсэн тийм сургаал бол байдгаа гэж. Энэ бол одоо их сурвалж нь бол олдоогүй гэж тийм ээ. Тэгэхээр яг энэ сургаалыг бол заавал биелүүлэх хэрэгтэй гэсэн. Энэ сургаалыг бурхны шин түн мөрдөх ёстой гэсэн тийм зүйл бол их сурвалж алгаа гэж тийм. За тэр нийтийн 6 суртгаал нь мөрийн зулын тайлбарт гардагчлан мөн бөгөөд. Тэгэхээр энэ дээр гарсан одоо нийтийн 6 суртгаал гэж байна л. Энэ 6 суртгаал бол мөрийн зулын тайлбар. За бодмөрийн зул гэдэг одоо Жовжигийн төрөлсөн тэр ном бахна. Тэрний тайлбарыг Жовжигийн бас өөрөө төрөлсөн байдаг байна л. Тэгэхээр мөрийн зулын тайлбарт энэ одоо нийтийн 6 суртгаалыг
одоо айлдсан байдаг бөгөөд тус тусын эхний 3 суртахуул судрын аймагаас за нийтийн 6 суртахуул одоо мөрийн зулын тайлбарт байсан байна. За өмнө гарсан одоо тус тусын одоо 6 суртахуул эхний 3 суртахуул бол судрын аймагаас номлосон бөгөөд бурхан багшд өөрөө судрын аймгийн сургаал дотор номлосон бөгөөд за дараагийн 3 нь бол аврал одуулах 6 гишүүнт гэдэг одоо сургаал дотроос гарсан байна гэж. Тэгэхээр ингээд аврал одуулах 12 суртахуулыг бол одоо ингээд ийм номнуудад их сурулж ийм номуудыг их сурулж болгон барьж бичлээ гэж шүү дээ, тийм ээ. За тэдгээр сургаалтай харьцуулахад дороотох болон орхихын шалтгаан болох ёсны. За тэгэхээр энэ 12 суртахуулаас аль суртахуулыг энэ бид нар дороотуулвал одоо Recording in progress. За энэ 6 суртахуулуудаас одоо аль суртахуулуудыг нь одоо дороотуулвал одоо хамгийн аюултай байх гэж тийм ээ. Тэгээ энэ 12 суртахуулууд чинь бас нэг тийм төвшин байх нь шүү дээ, тийм ээ. За энэ суртахуул нь бол одоо бүр цаад хязгаар юм аа. Энэ суртахуул бол яг хязгаар биш ч гэсэн тодорхой хэмжээний гим алдал бий болгоно ч гэдэг юм те. Тэгэхээр яг арь суртахуулын зөрчил хязгаарыг давсан болох уу? Арь суртахуулыг зөрчил одоо хязгаарыг даваагүй ч гэсэн гим алдал болох уу? Гэх мэт тийм төвшин байх нь гэж. Тэрний юу гэхээр за амны тулд ч үл орхихтай харьцуулах нь аврал одуулгыг жинхэнэ орхиж буй мөний дээр. За амны тулд ч үл орхих гэж. Амны тулд ч үл орхино гэдэг нь одоо нэг өсөндөө 3 эрднийг огоорч орхих гэж оюун санаагаараа. Огоорч орхих юм бол за энэ бол одоо бурхны шишин биш болно. Нөгөөсөндөө аврал одуулсан суртахал өөрөө одоо нэг өсөндөө хил хязгаараас хэтэрчж байгаа маа гэж тийм ээ. Бүр ингээд нэг өсөндөө хэм хэмжээгээ даваа явчихна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол одоо 3 суртахалыг огоорно 3 эрднийг огоорно гэдэг бол өөрөө ингээд аврал одуулсан суртахалыг тэр чигээр нь одоо уг үндсээр нь ингэж одоо зөрчиж байгаа тийм хэлбэрээ гэж. Мөний дээр тэрчлэн жохогдод гурыг орхиогүйч тэдгээрт үл нийцэх багш тэргүүтэн 3-т хоёрцсан баримтлал барьсан ч бусдад ис үүлэхтэй харслах бөгөөд авралд сэтгэл ис найдсан учраас орхиж буй юм гэж. За мөн одоо 3 эрднийг огоорох юм бол за бүрэн дүрэн огоорох юм бол одоо ингээд бурхан шашинтэнч биш болох нь энэ 12 суртахалыг уг үндсээр нь бид нар төрчиж эхлэх нэ гэж. За түүний дээр одоо юу болж ийм нэхэр жохогдод гурыг яг бүрэн дүрэн огоороогүй ч гэсэн сэтгэл хоёртсон тийм ээ. Буюу тэдгээрт үл нийцэх багш тэргүүтэн одоо жохогдод гуравтай үл нийцэх тийм одоо багш тэргүүтэн болон жохогдод гуравт хоёуланд нь хоёрдсан баримтлал барих юм бол хоёрдын сэтгэлээр хандах юм бол бусдад дэс үүлэхтэй харчлах бөгөөд авралд сэтгэл ис найдсан учраас орхиж буй юм аа. Тийм болохоор 3 эрднийг одоо бид нар хоёрдын сэтгэлээр шүтээд байгаа учраас нэгсэндээ 3 эрдэнд сэтгэл найдсан. Бүр одоо нэгэн чигтээ жохогдод гуравт итгэсэн найдсан тийм сэтгэлийг огоорчж байгаа учраас жохогдод гурыг орхисонтой бараг ижил юм аа гэж. Тийм болохоор энэ бас бурхны шишинтэн биш болчихно. Энэ 12 суртахал өөрөө гээдэж эхлэх юм аа гэж. За тэгэхээр нөгөөсөндөө тэгэхээр энэ одоо хамгийн одоо 12 суртахалын бүр ингээд хэл хязгаарыг бүр давсан зүйл бол энэ хоёр нь байна шүү дээ. За тэдгээр нь гараагүй бол суртахаартай харьцсан төдий болохоос орхиж буй шалтгаан биш гэж санана гэж. Тэгэхээр за энэ одоо саяны дээр дурдсан энэ одоо зөрчил гараагүй бол бусад одоо 11 суртахаартай харьцсан зүйл гарахад суртахаартай харьцсан зүйл болж байгаа болохоос биш яг бурхны шашинтан биш болоод энэ 12 суртахалыг үндсээр нь огоорж байгаа тийм зүйл болохгүй маа гэж. За тэгж би бол бодож байна гэж та богд зөвхөн гэнэ гэж айлж байна. За тэр мэд болохоор аврал одуулах нь бурхны шашинд орох их үд мөн бөгөөд аврал одуулах үг төдий биш байвал гайхамшигтай хүчиж шүтсэн мөн учир
Тэгэхээр аврал одуулна гэдэг бол одоо бурхны шашинтан болох юм. Хамгийн чухал одоо үүд хаалга юм а гэж. За тийм болохоор одоо аврал одуулга нь үг төдий биш. Чин үнэн сэтгэлээс байх юм бол энэ бол одоо гайхамшигтай хүчийг хүн өөртөө олох юм а гэж. Тийм учраас гадаад дотоод саадар үл хорлогдох бөгөөд. Тийм учраас аврал одуулж чадсан хүн бол гадны болон дотоодын элдв янзын одоо саад энэ бүхнээр үл хорлогдох бөгөөд эрдмийн ялгаанууд төрөх нь хялбар ба нөгөө дээр дурдсан одоо аврал одуулхан одоо тус эрдэмэд өөрт ингэж бодтой өөрөө биелж гарч ирэх нь хялбар болно гэж. За дороотх нь бэрх учир. За тэгэхээр өөрийн сэтгэлд ч мөн эрдэмэд одоо дороотх нь бэрх сэтгэлийн тэр эрдэмүүд улам аривжин төлжих нь хялбар болно гэж. За тийм учраас уламаас улам аривжих тул өмнө нь номлосон мэт аюул болон эрдэмэг дурдах тэр үтний үднээс авралт барин түүний суртахалаас давахгүй сандах нь ань сэгтэй буй гэж. За тийм болохоор өмнө дурдсан одоо аврал одуулахад хоёр шалтгаан байна гэсэн шүү дээ, тийм ээ. Өмнө номлосон мэт аюул болон эрдэмэг дурдаад гэсэн. Аюул гэдэг нь нэг өсөндөө аврал одоо жишээ нь бид нар аюул юу вэ гэхээр биднэрт бол одоо ингээд бид нар ингээд дээдийн номыг авралт барихгүй бол яагаад вэ гэхээр бид нар зовлонгийн шалтгааныг өөрийнхөө сэтгэлээс өөрчлөн засна гэдэг өөрөө боломжгүй болчиход байна гэж тийм. Зовлонгийн шалтгааныг өөрийн сэтгэлээс өөрчлөн засах боломжгүй болчихж байгаа учраас аюул байна гэж. Биднэрт ингээд байнгын аюул төгшөөр сэтгэл дотор чинь байж байна л гэсэн. Тэр зовлонгийн шалтгаан ерөөсөө ингээл арзаагаал байж байна гэдэг шиг тийм. Тэгэхээр тэр зовлонгийн шалтгаан бол одоо бид бүхнийг ямар ч аюул руу түлхэж болно гэж. Тийм болохоор тэр биднээс дотор сэтгэлд байгаа тэр зовлонгийн шалтгаан болсон муу сэтгэлийн тэр аюул занал гэдэг тийм. Тэр зүйл биднэрт байж идэг. Тэр аюулаас гэтлэх хүч чухагдд гуравт байгаа юм байна гэсэн. Тэр эрдмийг буюу чухагдд гурийн эрдмийг одоо дурдсан. За ийм хоёр бодол чинь даврал одуулахын суртахаа даврал одуулахад хамгийн чухал одоо шалтгаан болно гэж байна шүү дээ. Тэр бидэрт одоо тэр зовлонгийн шалтгаан болсон муу сэтгэл байна гэдэг чинь тэр муу сэтгэлээр бид нар нүгэл эзэн цэх нь маш түргэн байх нь. Тэр муу сэтгэл маань сэтгэлийн нөлөөнд автахад маш түргэн байх нь. Маш хялбар болчих нь. Тэгээд тэр муу сэтгэлээр бид нар ингээл тэр муу сэтгэлийн нөлөөнд автах нь түргэн хүчтэй байгаалах юм бол бид нар энэ насандаа ч маш одоо зовж амьдрах нь хойд эдийн төрөлдөж одоо тэрүүгээр тэр муу сэтгэлийнхаа нөлөөгөөр 3 муу зайд төрж ингэж одоо зовх аюул их байна гэж тийм. Нэг өсөндөө ингээд нарийнда ярих юм бол хүн ингээд өөрийнхөө одоо тэр хүнлэг инэрэнгүй чанараа алдаж эхэлнэ гэж тийм. Тэр хүнлэг инэрэнгүй тэр сайхан чанар хүний тэр оюунлаг чанарын тэр бүхэн тэр одоо зовлонгийн шалтгаан болсон муу сэтгэлийн хүчээр улам дороотож мөхөж ингэж явж идэг байх нь. Тэгээд тэр өөрийн дотор сэтгэлд байгаа тэр хүнлэг оюунлаг инэрэнгүй тэр төлбөө улам одоо төгөлдржүүлж одоо өөрийн тэр сэтгэлд одоо зовлонгийн шалтгаан болсон муу бодол оюунууд аюулыг ингэж аюулаас гэтлэхэд тэрхүү дээдийн ном чинь тус болно гэж. Тэгээд дээдийн ном тусалж байгаа учраас тэр дээдийн номыг алдсан бурхад байсад ба тэрхүү дээдийн номыг анхааран хэрэгжүүлж үу тэр гайхамшигтай одоо дээдсүүд биднэрт одоо нөхөр болж бурхад байсад ба биднэрт одоо тэр дээдийн номыг үзүүлэх замч болж тэрхүү одоо дээдийн номыг өөрөө хэрэгжүүлэн мөрдөж өөрийгөө тэгж одоо зовлонгоос эхлэгнэ гэж тийм. Тэгэхээр энэ аюул болон эрдмийг дурдах гэж хэлээд байгаа тийм. Энэ хоёр одоо их чухал. Тэр аюул болон эрдмийг дурдсан сэтгэл хүчтэй байхгүй бол аврал одуулга тийм хүчтэй гарч ирэхгүй гэж. За тийм болохоор аюул болон эрдмийг дурдах тэргүүтний үднээс аврал барин түүний суртахаалаас давахгүй шамдах нь анис ихтэй. За аврал одоо 3 эрдэнэт аврал одуулсан бол суртахаалыг нь биелүүлэх нь чухал юм аа гэж. Суртахаалыг биелүүлэх нь.
Одоо сурталгаалыг биелүүлнэ гэдэг бол өөрөө одоо жишээ нь үлгэр нь бол юм гэж байгаа шүү дээ, тийм үү? Үлгэр нь бол юу гэхээр одоо жишээ нь нэг номонд тэр ямар жишээ гаргасан байдгийг гэхээр нэг хүн одоо ингээд нэг араатан амтан ч юм уу эсвэл нэг алуурчин тэгээд алуулах гад тэгээд зүхтаж явах юм байна л дээ. Зүхтаж яагаад яг тэр аюулаас нь аврах нэг тийм хүнтэй таарах юм. Тэгээд тэр хүнтэй таарчаад намайг авраач гэсэн нөгөө хүн за би чамайг аврая гэдэг. Даврал одуулж байгаа хэлбэр юм аа гэж. За тэгсэн чинь нөгөө хүн за би чамайг аварна. Гэтэ чи одоо энийг хийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй, тех хэрэгтэй гэдэг ч юм те. Одоо нэг тэр хүний одоо хийгснийг одоо хийх хэрэгтэй байна шүү дээ, тийм үү? Тэгэхгүй намайг авраач гэхчээ тэгээд тэр хүний хийгснийг хийхгүй байх юм бол даврагдаж чадахгүй гэдэг шиг. Тэр сурталгаалыг сахина гэдэг бол тийм юм аа гэж, тийм үү? Тэг чи одоо 3 эрдэнэс аврал ирсэн бол нөгөөсөндөө 3 эрдэнэ чи аврал барьсан бол нөгөөсөндөө тэр 3 эрдэнэ өөрийнх нь одоо зарчим тэр 3 эрдэнэ өөрийнх нь одоо нэгсэндээ тэр 3 эрднийг өөртөө тогтоом барих гэдэг юм. Өөртөө бий болгох. Тэр 3 эрдэнэ гэсэн тэр авралыг өөртөө бий болгох тэр өндөр суурь болсон сурталгаалуудаас ахих хэрэгтэй байх юм тийм. Тэгжиж бид нар тэр 3 эрднийг өөртөө зохицлон бий болгож тэгжиж бид тэр бурхад Посейдоноор тэр одоо гайхамшигтай дээдс мэрэгдүүдийн одоо таалал, ивэлд багтах тийм ээ. Тэдгэрийг одоо өөрийн одоо үлгэр жишээ хань нөхөр болгон харах. Тэргөөр бид нар өөрсдөө улам одоо тийм зөв зүйтэй зам морлон өөрийн бодол оюун улам чиглүүлэх. Тэр бодол оюун хүчийг улам тэр сүсэг бишрэлийн хүчээр улам хүчтгэх. Энэ бүхэн чинь ингэж бий болох нь л тийм үү? Сурталгаалыг биелүүлсний хүчээр бий болох юм а гэж. Тэгээ сурталгаал гэдэг бол нэгсэндээ тэр хамгийн чухал зүйл нөх нь шүү дээ. Тэгээ орчин үед одоо ойлгохдохоор хамгийн хэлбэрээр бол одоо ингэж дэлхийд дээр бол одоо хамгийн аюулгүй улс гэж одоо Америк руу хүмүүс ч их дөрөвдөг байх юм л дээ. Америк руу цагаачлал. Америкт ингээл улс төрийн орогнол хүсэл очих нь тийм. За Америк ч юм уу улс төрийн орогнол хүслээ. За Америк ч юм уу иргэнэ болгоод авчлаа. Одоо Америкт ч одоо аврагдсан бол одоо Америкийн хуулийг мөрдөх хэрэгтэй шүү дээ тийм. Америкийн хуулийг мөрдөхгүй бол Америкт очиж дахиад шоронд орчих шүү дээ. Дахиад бүр улам зовно гэдэг шүү дээ. Тийм л юм л да. Аврал одуулахын сурталгаалыг сахина гэдэг бол тэр хуулийг биелүүлнэ гэсэн үг тийм. Тэгэхээр авралаа одуулчаа сурталгаалаа биелүүлэхгүй бол одоо Америкт очиод хуулийг биелүүлэхгүй байгаа шиг юм болох юм шүү дээ тийм. За тэгээд аврал одуулах хэсэг маань ерөөхдөө ингээд дуусчих шиг байна. Тэгэхээр энэ аврал одуулна гэдгийг бол ингээд маш нарийн задлж ингэж одоо айлдж шүү дээ. Маш нарийнаар задлж. Тэгэхээр маш нарийнаар задлж байгаа учраас задлж айлдсан учраас нэгсэндээ эднээсийг ингэж уншаад утгыг гэж ойлгож авч тийм ээ. Одоо тэгээд нэгсэндээ тэр аврал одуулахад өөрөө тэрэндээ одоо суралцах ёстой юм байна л тийм. Тэгжиж бид нар энэ аврал одуулах гэдэг зүйлийг өөрийн ухамсарт одоо суулгах нь л тийм. Тэр нэгсэндээ аврал одуулна гэдэг бол яг эцсийн дэндээ явж ингээд өөрөө яах нь тэр авралыг бүтээх гэдэг байгаа хэлбэр хэвгүй бүтээх гэдэг. Тэр авралыг өөртөө бүтээх гэдэг байгаа учраас л
тэр гадна талдаа бурхан багш тэргүүтээ тэр бурхад босоо нарыг зарилгийг нь тэр бурхад босоо нарыг айлцсан ном сургаалыг судлах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэрэн шиг тэрхүү бурхад босоо нарыг айлцсан зарилыг сургаалыг тэр номын утга чанарыг өөртөө шингээж гэж явж байгаа тэр хүмүүсийг өөрөө нөхөр болгож өөрийн одоо хань нөхөр болгож тэдгээрээс одоо үлгэр жишээ авчин гэж байна. Хэрэгтэй болоод байна л. Тэгжиж надад одоо тэр ном бүтгэх юм шүү дээ. Тэгээд тэр сэтгэлдээ номыг бүтээн гэдэг чинь өөрөө тэрхүү одоо номыг хэрхэн бүтээх одоо арга ухааныг сайхан айлцсан тэр дээдс мэрэгдүүдийн сургаалыг судалж тэр арга ухаан олон янзын тэр одоо өвдөс тэр номын одоо ухаануудыг мэдэж авах нь чухал байх нь. Тэгээд дээрэс нь өөрөө нөхөр сайн байх хэрэгтэй. Нөхөр гэдэг бол тэр ховор гардны ах нь шүү дээ. Тэр нэг өсөндө сайныг дагвал одоо сайнтай нөхөрлөл юу вэ? Сайн хүн муутай нөхөрлөл амархан уруудна гэж байна. Муу хүн сайнтай нөхөрлөл одоо гарцаагүй өсөн дэвж ийн гэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар яг юу хүсэж зориод байгаа. Яг тэр хүсэж зорж байгаа тэр зорж байгаа дагуу тийм хүнтэй нөхөрлөх хэрэгтэй. Тэр бид нар одоо тэр дотоод сэтгэлд би дотоод сэтгэлийн тэр зовлонгийн шалтгаан болсон дотоод сэтгэлийн өөрчлөлт засахыг хүсэж байна. Тэр дотоод сэтгэлийг өөрчлөлт засах тэр дээдийн намыг хэрэгжүүлээд явж тэр дээдс мэрэгдүүдийг өөрийн үлгэр дуурайл болгож тэднээсээ өөрийн нөхөр болгож шүтэх хэрэгтэй юм а гэж. Тэгэхгүй тэдгээр одоо нөхөр болгож шүтэхгүй тэдгээрээс үлгэр дуурайл авахгүй өөрөө нас үлгэр дуурайл аваад үе. Чинь тэгээд нөгөө зорилгоо биелүүлэх зам мөр маань хадаж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр гурван эрдэнд одоо хуурга эрдэнд байх хэрэгтэй учир нь тэр байх юм л дээ. Нөхөр хэрэгтэй шүү дээ. За гурван эрдэн дотор бурхан байгаад байгаа учир нь тэр муу сэтгэлийг засна гэдэг чинь өөрөө одоо нэгсэндээ тэр муу сэтгэлийг засаад уг үндсээр нь ялан дийлж чадсан тэр бурхан гэдэг бодгалын цэвэр одоо тэр туршлага дээр суурилсан зарлиг сургаал хэрэгтэй байх юм л дээ. Тэр өвдөс арга ухаан хэрэгтэй байна. Тэр сэтгэлийг таних сэтгэлийн одоо аливаа зүйлийг хараад байгаа тэр харах өнцгийг ойлгож авах гэдэг чинь өөрөө тэр харах өнцгийг нь бүрэн дүрэн таниад тэр харах өнцгийг нь өөрчлөөд засаад сурцсан бүрэн дүрэн одоо тэр арга ухаануудыг бүрэн төгсөн эзэмссэн тийм одоо туршлага хоримтлуулсан тэр одоо бурхад босоо нарын зарлиг сургаалыг бид нэр өөрсдөө харж судлах хэрэгтэй байна. Тэгэхээр тэр бурхад босоо нар бас авралт хэрэгтэй байна гэж байна. Өнөөдөр бид нар одоо энэ сэтгэлээ өөрчлөлт засъя гэж хар аяндаа бид нар сэтгэлээ өөрчлөлт засна гэж чадахгүй шүү дээ. Энэ сэтгэлийг өөрчлөлт засах дотор сэтгэлд байгаа тэр муу сэтгэлийн одоо хүч тэр муу сэтгэлийн одоо тэр эстрал гэдэг нь одоо уялдаа холбоо тэр муу сэтгэлийг ерөндөглөх одоо тэр дээдэн намын арга ухаан тэрийг өөрийн сэтгэлд одоо бүтээх тэр одоо юу юм бэ? Шатлал гэдэг юм. Энэ бүхэн чинь зүгээр бид нар ингээ байж байгаад сэтгэлд ингээ ургаад гараад ирдэг чинь вирус биш байх юм л. Энэ чинь ингээд эрэл хаагуул хийж өөрөө судалж байж, сонсож байж, бодож байж, хэрэгжүүлж байж ингэж бий болдог зүйл байна шүү дээ. Тэгэхээр анхаарахгүй л энэ нэг бид нар одоо зөв мэдлэгийг авах хэрэгтэй байна. Зөв мэдлэгийг аваад тэр зөв мэдлэгийн дагуу одоо зөв арга ухаанаар суралцах хэрэгтэй байна шүү дээ.
Тэхийн тухайд бурхад бусад нарын тэр зэрлэг айлдвар сургаал хэрэгтэй байна гэж. За тэгээ ном нь бол зайлшгүй. Ном нь бол одоо жинхэнэ аврал учраас өөртөө тэр номоо одоо бүтээх хэрэгтэй байна шүү дээ. Өөртөө номоо бүтээхгүй бол тэр ном одоо надад л бүтнэ гэхээс биш. Сэтгэлд бүтгэх хэрэгтэй байна шүү дээ ном бол. Тэгээ сэтгэл бүтгэх хэрэгтэй учраас сэтгэлд одоо ном бүтэж иж би одоо өөрийгөө аварч чадах нь гэж. Тэр гурван эрдэнэ яагаад байгаа учраас чинь энэ юм гэж. Тэгээ гурван эрдэнэ аль нэг нь байхгүй бол боломж хомолтож эхлэх юм шүү дээ. Тэгээ сайн нөхөр байхгүй бол тэгээд боломжгүй. Тэр сэтгэлийг залах арга ухааныг нь зөв зүйтэй зааж өгөх тэр сургаал ном тэр нь байхгүй бол бас болох. Өөрөө яг тэрийг хэрэгжүүлж мөрдсөн одоо мөрдлөг гэж байхгүй бол бас болохгүй. Тэгэхээр энэ гурав чинь гурлаа. Бурхан ном гурлаа, гурлаа бүрдэх хэрэгтэй юм аа. Тэр ингэж авралд барьж ингэж аврал бодуулж байгаа бол тэр суртгаалыг мөрдөх нь хэрэгтэй гэж хэлж байна тийм. За тэгээд дараагийн хичээлээс одоо үйл өөр гарч эхлэх юм байна л дээ. Үйл өөрийн суртгаал тийм. За энэс хойш ер нь жоохон шуурхаа одоо явж эхэлнэ. За тэгээ өнөөдрийн хичээлийг нэрэд өндөрлөө. Тэгээ дараагийн хичээл дээр сайн амгалан бүгдийн үндэс сэтгэл итгэмжсэн сүсэг үүсгэж. За энэ одоо үйл өөрийн талаар л гарч ирэх юм байна л дээ тийм. За тэгээд анхаарал тавьж сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ сайхан ерөөлөө тавиад хичээлээ өндөрлөө дөө.